шүү. За. За бид нар чи бас юм харуулж ярих юм шиг ярьж чинь тий. За харилцан юу яана? Ингээд хэлчих юм уу? Арай тулж орж ирэх юм тий. Оо за окей. За сайн байцгаана уу? За манай хэд бол угаас ингээд оролцож байгаа хүмүүс бас байгаа. За тэгэхээр өнөөдөр болохоор бид хоёр маань болохоор ямар одоо бидний талаар ярилцах вэ гэхээр ер нь бол Эрсагт маш олон лидерүүд ингээд баг бүрдүүлээд ажиллаж байгаа, амжилттай явж байгаа, суралцж байгаа, хөгжиж байгаа, дөнгөж эхэлж байгаа ч хүмүүс байгаа тийм. А гэтэл энэ бүхний цаанд баг босгоод бага хэрхэн амжилттай удирдах вэ? Багтайгаа хэрхэн тулж ажиллах вэ гэдэг сэдвээр өнөөдөр бол анхудаага юм контент гэх юм одоо 30 минутын сургалт лайв хийн. А тэгээд дотор оролцож байгаа хүмүүс бас асуултууд гоё асуух баг. За тэгэхээр яг нь ер нь бол нөгөө хүмүүс бол баг босгох нэг хэрэг. А тэр бага тогтвортой, өсөлттэй удирдах тийм ээ. Тэр арга зүйн талаар бол өнөөдөр Эрсаг компани эрхэм хүрэл лидер, Балатын лидерс клубын удирдах зөвлөлийн гишүүн нөөцөд лидерийг урьж оролцуулж байна. За тэгээд урьдчилан хүлээж авсанд баярлалаа. За тэгээд өөрийгөө төвлөрсөн намайг бол Батбаяр гэдэг тийм ээ. Эрсаг компани одоо бас хүрэл лидерс болтой. За Балатын лидерс клубын одоо бас тэргүүний төр хашдаг одоо юм байгаа. Энэ лидерлүүд төлөвлөлөө. Тэгэхээр хоёул одоо ярилцлага эхлэж бодож байна. За энэ ихний асуулт юу вэ гэхээр за юунаас эхлэнэ авъя. Бага одоо анх бүрдүүлэхэд одоо ингээд энэ шиг үзэж байгаа хүмүүс ингэдэг шүү дээ. Яаж одоо ингээд одоо эхлээд ингээд хүмүүс сүлжээнд орчоод одоо ингээд MLA буюу сүлжээний маркетинг гэдэг эхлээд ордог тийм. Ингээд ямар нэгэн хүний одоо ятгалгаар ямар нэгэн хүн одоо ингээд энэ банк өөрөө зориулж орж ирж байгаа хүмүүс байна. Гэтэ зарим нь ихэнхдээ ятгалгаар орж ирдэг шүү дээ. А ингээд орж ирчээ яаж бага бүрдүүлэх вэ гэдэг шүү дээ. Тэгэхээр танд ийм асуудал тулгамдж ирсэн үү? Тухайн. За тэрнээс эхлэе. За тэгээд энэхүү өнөөдрийн контентод байсан. Эхлээд үүндээ маш их баярлалаа. Бас нэр төрийн хэрэг байлаа. За ямар ч байсан одоо бизнес эхлээд 9 сар болсон байна тийм ээ. Тэгэхээр тодорхой хэмжээгээр бас их бага хэмжээгээр туршлага алдаа оноо түн дээрээ тодорхойлоод одоо хэрэгжүүлээд явж байгаа зөндөө байгаа. За тэгээд ер нь альва бизнес ажилч вэ, бизнесч вэ ямар ч зүйл дээр хамгийн чухал юм анхны одоо тухайн ажлыг хийх сэтгэл зүй гэдэг чухал байдаг. За миний хувьд бол өөрийгөө бүрэн бэлтгэсэн байсан юм бизнес. Яаж бэлтгэсэн гэсэн бэ гэхээр хүн амьдрал яг энэ гарцгүй хамт хурцсан үедээ альва юм маш зоригтой шийдвэр гаргаж чаддаг. Тэгэхээр таны одоо энэ бизнес амжилттай байх хамгийн анхны 50% алхам бол таны зоригтой бүр яг толсон шийдвэр чинь байна. Ямар ч бэрхшээл таарсан би ардын заавал гарна гэдэг итгэл тэр хамгийн чухал. За миний хувьд бол одоо эрүүл мэндийн шалтгаанаас болоод ямар нэгэн цагийн ажил ч юм уу тийм биеийн хүчний ажил одоо оюун ухааны ачаалтай ажил ерөөсөө хийж чадахгүй. Өшин нойргоо очих гэдэг нойргоолтой. Тийм учраас нойргоо гэж мэдээж одоо хэцүү шүү дээ. За тийм учраас яг нь маш өөртөө таатайгаар хийхэд бол яасан гэхээр энэ бизнестэй дөнгөж хөл тавьчаад бага бүдүүлж явахдаа эхний ээлжинд бол ерөөсөө амнаа хэрэглэгч юм байсан. Бизнес хамтарч хийя мөнгө олъё гэж би нэг ч хүн хэлээгүй. Миний баг ямар байсан бэ гэхээр дандаа хэрэглэгчдээс нөлөөлсөн баг. Би 2022 оны 6 сарын 2-нд энэ бизнестэй орчод бодлоо танаа 9 сард хамгийн анхны лидер хийсэн байна. Би удаан доктортой явсан. Тэр хугацаанд би яасан өөрөө маш сайн бүтээгдэхүүнээ компани бүх юм маш сайн судалсан. Өөрийгөө хэлсэн гэсэн. За энэ хоорондоо яасан гэж чатаараа хүмүүстэй өдөр тутам ерөөсөө хүний нөгөө тасагдахгүй өдөр тутмын зам үйл гэдэг бол ерөөсөө тэр юуны үндэс одоо барилгаар бол бундаа хаталтай өдөр тутам одоо үйлс хийж штэ тийм ээ. Зөв. Тэр их чухал байдаг. Хүмүүс бол ороод ерөөсөө бужигнуулаад ороод шууд амжилтыг бий болгоё гэдэг юм яаруу сэтгэлээр орчоод эмоцтой орж байгаа. Хоо үеийг мэдрэмжээрээ тийм. Тэгэнгүүт хүлээлтэндээ хүрэхгүй болгож шууд сэтгэл зүгээр уншдаг. За тийм учраас яг уу гэхээр маш тогтвортой шийдвэр гаргасан бол та өөртөө ч гэсэн боломжийг олох хэрэгтэй. Хамгийн эхлээд нөгөө нэг савн бэлэн болов сайл хишиг буян зай авч ирэх та өөрийнхөө савыг өөрийнхөө оршихуйг өөрийгөө бүрэн болгох одоо бий болгох бэлдэх хэрэгтэй бизнестэй. Би бол нэгээс 6 сараас 9 сарын хооронд бол яасан өөрийгөө бэлдсэн, бүтээгдэхүүнээ судалсан, хүмүүстэй яаж харьцах ёстой, сэтгэл зүй, за тэгээ хүмүүстэй харьцах маш олон талын
давхар уншаад судлаад яваад гэсэн. Өөрийгөө хөгжүүлсэн. За. Өөрийгөө бэлтгэх дээр бол хамгийн нэгдүгээр өөрийгөө хөгжүүлэх асуудал байна шүү дээ, тийм ээ. Ер нь тэгээд за ярианы бол ер нь одоо саяны ярианд өндөр тасалчлаа шүүгчлээ гэх юм дээ. За ер нь ихээр ингэнэ шүү дээ. Манайхан одоо ингэ үзэж байгаа их юм лайв үзэж байгаа. За энэ ингээ заалдаг 7 8 9 хүн байх шүү, тийм. За тэгэхээр ер нь бол манайх ингээд сая яг мэдээлэл юм яриас гарч шүү дээ. Эхлээд ингэ маш эмоцтой байгаа шүү дээ. Тэр эмоцоо яаж уртудаа хугацаанд барьж тийм тогтвортой барихгүй. Хүн ингээд эхлээд бол ингээд мэдээлэл авчаад алаад өгмөр юм шиг ороод ирдэг шүү дээ, тийм. За тэгчээл ингээд нэг сар гүүгээл ингээд ирсэн. За би чадахгүй нэ дөө. За энэ бол нөгөө нүцэд хийх юм байна. Энэ бол Батбаяр хоёр хийх юм байна гэж хаадаг шүү дээ. Би бол биш юм байна гэж бод. Тэр гэтэл одоо зөв ойлголт мөн үү? Тэр бол маш буруу. Тэгэхээр миний 6 сарын 20-нд орчод би бараа захиалаад 10 сард бараа авсан шүү. Тэр хооронд хүмүүсд гэдэг юм бол унаад байхгүй болоо тийм. Энэ бол шал хурдан бизнес ингээд би хүмүүстэй мэдээлэл өгөхгүй байс үшээ одоо нөгөө өөрийнхөө багт урьж орж ирсэн нөгөө хэрэглэгчнийхээ сэтгэл зүй төрх нөлөөлөхөөр би уналтанд орсон байх хэрэгтэй. Эсвэргээрээ би бүр илүү компаниас урьсан. Би яг юунд орсон юм. Тэгээд би өдөр болгон би энэ бизнесээс би заавал аливаа юм нөгөө бэрхшээлийн цаана бэлэг гэж байдаг. Энэ бол намайг бас сорж байгаа юм байна. Маш гоё зүйл иргэнэ гэж би өдөр болгон талархаж хүлээж аваад бараа ирэхгүй гэж би нэг ч удаа бухимдаж уурж ойлж хашгираад манай одоо анхны лидерүүд маань ч мэдчихэж байгаа. Би чамд нэг ч удаа бухимд илэрхийлж байгаагүй. Манай багийнхан бол надаас ингээд асууж байлаа. Тэгэнгүүт л би нөгөө яг асууж байгаа хүнийхээ бусдын салгаж аваад нөгөө өндөр уцаар юм. Гүрв чат дотроо бичих нэг өөр тэр хүнтэйгээ амьд харилцаа үүсгээд уцаар явах нэг өөр тулж ажиллах. За юу юм бэ гэдэг чинь яг одоо таны над яриад дөрөв. Яг ингээд багч одоо ингээд замахдуу та дөнгөж баг үдвэл 10 хүн ч юм 20 хүн байна. Тэр дотроос нэг хоёр төрх хүн мэддэг шүү. За нэг битгий худлаа гэдэг наач угаасаа тийм шүү дээ. Тэстэй бүтгэхгүй юм байлаа гэдэг сөрөгддөг. Тэгвэл энэ хүнийг болохоор та салгаж авдаг. Салгаж аваад уцаар ярина. Тэгээд гүрв чатнаас түр хасчихсан. Түр хасаад тэгээд уучлаарай. Одоо энэ маш олон хүмүүс байгаа учраас юм байна. Та ойлгоорой. Та энэ бизнесээс алсыг харж байгаа өнөө маргаашаа харж байна. Та алсыг харж байгаа бол жоохон хүлээцтэй байгаарай. Та өнөө маргаашаа харж байгаа бол би танд одоо цайсан бараа бүтээгдэхүүн чинь мөнгийг орж ирж гэдэг юм уу тийм. Ингэж одоо бүр хэлэх тохиолдол надад байсан. Тэгээд одоо ингээд ажиллаад ямар үр дүн гарч байна. Одоо яг тэр нэг юм уу хоёр хүнийг та сонгоод аваад за мэдээж групп чатаас эхлээд түр хасчихлаа. Тэгээ өөрөө та авцруу юм уу за хувь чат ингээд холбогдож байна тийм. Тэгээ хэр хугацаанд за тэгээд яг хугацаагаа ийм болгоод оруулж ирсэн тохиолдол хэр байна? Кейс байна уу? Ер нь сайн байна. Надаас болоод явсан нэг ч хүн байхгүй. Баг дотроо хүмүүс ингээд асуудал үүсээд хоорондоо одоо нөгөө нэг би ингээд харцгаа байгаад би манай багтын хүн ажиллахгүй байгаа. Одоо ингээд надтай бүр ойлголцоо байцсан гэсэн гэж хэлсэн хүний би нөгөө хүнтэй хувь чадар харьцаад аюу гоё ингээд хүн гэдэг чинь ерөөсөө парвад хүн хайрлах гэж хэлсэн. Тэр хүнд халамж тавиад байнга ингээд амьд харьцаатаа чатаар нь одоо мэдээ та нэг ирээд уулзаач гэд ингээ ахаа их чаа наан цам гэдэг хаа тэр хүн ямар нэг зориод ирнэ. Ингээд зориод ирсэн хүн маань яг тэр энд надад намайг хайрлах гэсэн бас чин сэтгэлтэй хүн байна. Намайг хүн болгон ашиглах гэдэг хүн байна гэж мэдрээд ирэхээр яг хөрхэн захиалга хийгээд хичээгээд ингээд ахын ажиллах. Хүний нэрээс шааж. Тийм байна. Тэгэхээр наад одоо таны энэ саяны туршлага дээр ингэж ярих юм бол багт орно гэдэг нэг өөр хэрэг. Тэгээд нийлээ нэгтрах сул болох. Тэгээд тэрний сул болохын тулд яг хүн хэлэхэд бол хамхаж сул болох нэг баг болно, баг нэг зорилготой болно гэдэг бол тэр хүн чинь яг ямар одоо амьдралын хэм маягтай, ямар боловсралтай юм. Одоо ингээд нарийн их олон асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр бидний хүмүүст амьдрал нийгмийн одоо их байсуур гэдэг юм уу, зан хандлах гэх юм уу энэ энийг бол та одоо олж мэдэрч чадаж байна тийм. Тэгэхээр ерөөсөө одоо ингээд энэ даатан сууж байгаа хүмүүс ч гэсэн гайхах шүү дээ. Яг ийм асуудал байгаа багтан тий. Одоо ингээд амар сөрөг хүмүүс байдаг шүү дээ багтан тий. Тэгээ яг ийм хүмүүсийг сая одоо хүмүүсд лидер ярьж байгаа яриас та юу н ойлгож аваа. Ингээд эхлээд бол туулж харьцах нь байна гэж ярьж шүү дээ тий. Энэ дэр өөр нэмэлт жор байна уу? Та тавчхий гэдэг шүү. Тийм. Илрүүлж яхаар аюул нөгөө их юм бичих гэдэг. Ер нь яг нөгөө спонсор хүн хамгийн чухал юм болохоор мэдрэмж аюул чухал гэдэг. Одоо бид нар ингээд энэ чинь хайрлын хөвдөө хариуцлагын өдөр бүгд ингээд аюул болон групп чат нэгчдэг. Яг зөв. За тэгсэн чинь би бол яг өөрийнхөө нэгдүгээр эмээний лидерүүдийн групп чат руу намайг групп чаттай нэмээрэй гэж байгаа би нэмүүлдэг. Нэмээгөө тохиол. Яагаад би нэмүүлээд байна вэ гэхээр хиний баг ямар уур амьсгалтай байгаад байна. Хин нь яг яаж ажиллаад байна? Хин нь яг сөрөгтэй байна? Хин нь их ажиллахыг хүсээд байна? Тэр хүмүүсээ би ингэж анализ хийж харангуудлаа багийн спонсорыг давж би харьцахгүй шүү дээ.
спонсортой тулж харсан. Яг зөв. Наад чи сүлжээ зарчмын зөв. Тэр танаа багаас тэр хүн нэлийн ажлыг хүсээд учраас болохгүй. Тэрэн дээр анхаарал. Энэ хүн нэлийн сүргтэд амьдралд нь юу болсон байна, ажил нь юу болсон байна. Яг яагаад чи тэрний харцаар спонсорд байгаа мэдээлэл өгөөд спонсорт нь хэлэхээр нөгөө өдөр тулж ирцдэг. Ингэж багийг одоо жижиг алдаа томруулахгүй бол баг багтай засаж байгаа юм чухал. За тэгэхээр энэ дээр одоо манайх ингээ харж штэ. Яг энэ тэр хүмүүс рүү ингээ тулж ярьж байна. За одоо сая энэ одоо лайв үзэж байгаа шүү одоо энэ баг 10 хэд хүн байгаа юм шиг байна. За 20 хүрээ доош буугаад ингээ тах шиг. Энд байгаад лидерүүд маань ч гэсэн. Тэгэхээр ингэнэ штэ та одоо ингээ сакт ингээ ажиллаж байгаа баг бүрдүүд ажиллаад өөрөө чинь багийн чарт гэж байна. За тэгвэл сая нөөцөдний лидерийн яриас нэг зүйл. Одоо энэ лайв энэ одоо та бүхэн хийж байгаа уулзалтын гол үйл нь энэ хүнээс авах юм юу вэ? Тэрийг багтааж ашиглаар гэдэг санаа хэлэх гээд байгаа. Илэрхийлэх гээд байгаа. Тэгэхээр би юун дээр алдаад байгаа юм бэ? Хүн болгон төгс биш те. Надад юун дээр би алдаад байгаа. Би яагаад идэвхтэй явдгал хүчрэх багийг босгож чадахгүй. Нөгөө би босгосон хэрнээ яаж тогтвортой барьж авч явах вэ гэдэг асуудлын дээр хэдүүл ярих гээд байгаа шүү дээ. Тийм учраас одоо энэ үзэж байгаа маяг оролцож байгаа хүмүүс жишээлбэл та өөрийнхөө багийн одоо тэр групп чат одоо чи спонсор нэмсэн үү? Спонсор нэмдэггүй, оролцуулдаггүй. Тэгвэл тэр оролцуулаад бол нэмэх шаардлагатай байна. Нэгдүгээр тийм. За тэгээд спонсорууд одоо чи бас мөн тэр сөрөг хүмүүсээ сая ингэж салгаж аваад өөртөө амьдрал жаргал зовлон юу вэ энэ бүхний сонсдог, харилцдаг тийм ээ. Ийм байдал руугаа явбал илүү бас өгөөчтэй байх. Өгөөчтэй. Дээрс нь нөгөө юу гэдэг баг лидер гишүүдийн хоорондын харилцаа нэгт болтой. Яг сайн байна ороо. Одоо нөгөө сэтгэлийн нэгшээс одоо биеийн хаяа. За чи санаа агуу гэдэг. За тэр үг яг энэ бизнес аягүй ч. Сэтгэлийн хураа. Тэ сэтгэлийн хураач гэх юм бол би хаах вэ гэж. Үнээр агуу. За баярлалаа. Энэ дээр бол юм байна. За одоо манай Батуултагч түрүү битээ эхлээс нэг асуулсан шүү дээ. За тэр асуултаа асууж. Итгэхгүй гэж та хэлээ яриад шүү дээ. За санд битээ шуугаа. За. Тэгээд оронгуудаа нэг миний үнийг их хүн байна. Тэр надад оронгуудаа нэг хүн сүлээ тэгээд чимээг болцсон. Тэсээ трансфер болоод бас бид зүйлээ та ажил таах юм. Тэгээд дахиад залах юм ихтэй эсвэл нөгөө хүмүүс хараад байгаа. Энэ бас яг итгэхгүй байна. Тэгэхээр яаж идэвхтэй болох вэ? Тэгээд юу хахад юм хитаа нүүрслэх судалгаа. За нүрзэд лидерээс яг зөв шүү. Сэний хийдээ тулаас яг тохиолддог юм байна. Мэдэж авлаа. Сэний асуудал надад урьж. Итгэхгүй байгаа хүмүүс гэж шинэ лидер тийм. За. Итгэхгүй байгаа хүмүүс маш олон одоо нэг аргаар үзэн штэ. За нэгдүгээрт нь тэр хүний мэдээж өөргөө байгаа өстөр ч юм уу те эрхийг өргөн за тэр хүн үнэхээр боломжгүй байх хамгийн чухал нь бидний одоо ажиллаа явуулдаг одоо бидний бас энэ цаг үеч өөрөөсөө шүү. Тийм. Одоо энэ утас групп чат гэдэг бол бидний нэг орон зай гэр байхгүй юу? Би өглөө осоод групп чат руу одоо нэг багийнхаа групп чат руу тэнд миний хоёр дахь гэр байгаа. Амьдрал маань байгаа. Би хэрвээ ажил дээр явж амжихгүй байсан чаттай ороод тэнд яг өглөө хамт сэрж байгаа юм шиг, өглөө хамт цайгаа ууж байгаа юм шиг, өглөө хамт одоо нүүр одоо баа сайхан хамаг юм ингээд хамтдаа ингээд нэг өглөө нэг божимж байгаа юм шиг яг өгөхөд хаалтаа амьд харилцаатай тэгж байгаа бүхэн үн дүнг байнга ярьдаг. Тэр чатыг байнгын амьтаа байх гэж байна. Түүнээс шинэ зарим ингээд чатууд хараад байхад яг өгөхөд одоо манай багч гэсэн тийм хүмүүстэй шүү дээ. Нэг ингээд юу нэг хондгоо бас ингээд групп чат их бас хэцүү. Болж өгвөл олонтой чатында багаа өсгөөд доктортой бол нэг дороо байсан гэдэг. Би багаа тэгж хэлдэг. Эндээ бөөцийг хэлд оров, хөлд оров, дараа нь тустайгаа, битээ тустаа гаргаж яараа. Тэгээ сайхан нөгөө хэд чи ингээд бүтээгдэхүүнээ мэддэг болоод АБ-гээ мэддэг болоод учраа олоод хүнтэй мэдээлэл өгдөг болоод тэгэхээр за миний лидер багаа аваад гараарэ. Тэгээ багийн чатнаас хүмүүсийг хасаад дараагийн шиг хүмүүсээ авах. Яг үндсэн нэг юм цол чаттай. Тэгэнгүүтлээ тэндээсээ хүүхдүүдэд өрхөд тусгаарлах гэсэн. За тэгэхээр энэ яг нүрсэд лидер хийж байгаа санаар би зөв нэмээд хэлэхэд одоо нэг жилдээ жаргалсан ярилцлаа шүү дээ. Гэтэ гол нь нүрсэд лидерээс хэдүүлээ суралцах хэрэгтэй. Мундаг хүчтэй явж байгаа. За энэ чат гэдэг бол сайн хэлж байгаа нүрсэд лидерийн ярианд нэг хэрэг. Тэрийг яг амтай, бодтой, эрч хүчтэй нөгөө хүмүүс чинь ингээд тэн тасраас суралцдаг, сэтэлчтэй хөгждөг байх хэрэгтэй байхгүй. Нэг юм нээгээд алга болчих 7 хоногийн дараа хаа гээд орж ирдэг болоод одоо нэг тэр баг бол явахгүй.
Миний одоо бас чатууд байдаг. Би одоо ингэ заяа хэлтэл амар даатдаг шүү дээ. Өөрөө бол ингэ өглөөд нь ороод мэдлэгчтэй тэгэл одоо тэгэхээр энэ бол хамгийн чухал шүү манайхаа. Чат гэдэг те чат гэдэг шүү дээ. Дон дон гэж очдог гэдэг чинь хамгийн нэгдүгээр баг өглөө болгоо чихэнд ингэ хоногч очдог. Тэгэхээр тэн дээр маш гоё ийм мессеж өгдөг байх хэрэгтэй байна шүү. За ингэ одоо сайн сайхан үгчтэйгөө минчрээд шүүлдэг. Нэг алтаршуулж урамшуулдаг. Магадгүй тэр хүн 1-2 хувиар өгсүүл яг баяр үргээ. Энд чинь би бас мундаг байгаа юм байна. Ирч хүч аваш би юм лидер болох гэж байгаа юм байна. Лидер болсоо оруулаад нэмдэг ингээд алтаршуулдаг, урамшуулдаг. Энэ тал руу яваа. За. Тийм шүү. Сар болгоо одоо 10 17 20 шинэ хүмүүстэй сарын төгсгөл тэр хүмүүстэй баяр хүргэл. Заавал одоо лидер болохоор нь баяр хүрдэг шүү тийм ээ. Одоо энэ сар ингээд амжилт гаргаад багтман шинэ гишүүн болсон. Гишүүн бизнес утгаар нь хэрэглэгчээр ороод ирсэн мундаг хэрэглэгчтэй байгаа шүү. Хэрэглэгч нартай, бизнес хамтрагч нартай баярлалаа гэдэг үг сар болгон хэвэртэй талархлаа илэрхийлж байгаа юм. Тэгээд аягүй өөр ингэ бүрв чатанд ингээд нэг нь юм асуухаар нөгөөдг нь хилээд байдаг нэг хүмүүс байдаг да. Тэр хүмүүстэй энгүүд яг спонсор ороод нөгөө хүндээ чи минь мундаг шүү, үнэхээр сэтгэлтэй шүү гэд хэлчихэд тэр хүн чинь урам аваад дараагийн удаа ингээд удаа ингээд мэдээлэл солилцдог ингэж нэгийг хүлээлт үүсгэхгүй болдог. Хүн ер нь урмын амьтан учраас дандаа нэг нөгөө багийнхандаа урам хайрлаж байгаа. Спонсорын эхлээд нөгөө баг үүсгэхний өөр, лидер болохны өөр, бүр лидер болох бүр өөр. Одоо лидер болсон тохиолдолд танд яг бага дандаа урамшуулж авах, мотивац өгч авах. За хүрэл болоод ирэхээр яг нөгөө бүх багтаа тулж харьцаж чадахгүй шин нөгөө л бас бүрв чатан дээр дандаа эзэгтэй үед нь хэрэгтэй үед нь дандаа тэдэндээ дэм болж байгаа юм. Яг зөв. За тэгэхээр энэ одоо бол итгэхгүй хүмүүсийг бол ингээд цахим сошиал хаягаар ингээд итгэвчүүлэх, сэтэлжүүлэх, оролцуулах тал руу болж байна. За тэгвэл бичлээ. Одоо жишээлбэл одоо сая ингээд ирэхгүй завгүй байх гэдэг хүнийг тэгвэл яаж авчрах вэ гэдэг лидер. Дайгаар жоохон хэцүүсээр асуултсараад байж магадгүй шүү. Энэ хүмүүс асуултаа авах гэдэг шиг юм чинь тэгэхээр за сая бол ингээд цахимаар бол ингэж авах өгөх нь шүү. Урамшуулах нь ингэж оролцуулах нь болохгүй ингээд салгачих нь байна. Ингээд дараа нь хувь тулж харьцах нь байна тий. А тэгвэл бичлээ одоо яаж өдөр өдөр халуун дотно өдөр өөрийн чи аймаг ирэх хүлээж авдаг болохгүй. Тэр хүн одоо тийм хүмүүс чинь уцтаад ирэхгүй. За ирэхгүй тохиолдолд ойроо хүн мэдээд ойроо хүн залгаад би таны төлөө зогсох зүгтээ байгаад байгаа шүү гэдгийг мэдрүүлээд тэгээд за таны ажил төлөө болж байна. Хэдий багцаан таны зүгтээрээ дуулах боломж байна. Би таныг амжилтанд хүргэж өгмөр байна. Та одоо нэлээд удаан явлаа гэж та мундаг одоо бүтээгдэхүүнийг хэрэглээд яваад байна. Би таныг одоо цалин төрөгчмөр авах хичээх юм. Цалин түргээд үгүй гэхээр үгүй гэдэг юм байх юм. Нэг өдөр яаж хийж байгаа нэг сарын дараа ч юм уу зориод ирэх. Зориод ирэхдээ сайхан тоглосон цагтаа яг өөрөө гоцорч байж байгаа. Халуун дулаан тэмрэлтээр угтаж аваад аяг цай өгөөд нэг цаг ахын хичээдээ дүүгийн дотны хацаа ямар ажил ямар нэг хичээ. Бүр нэг сайхан зүгээр нэг за ана бахин да одоо тэгээд шууд айлж явах байна шүү дээ. Хитэн өмнө дэрсэн ч гэсэн одоо хитэн хүний одоо газ цайлгаа ярьлаа. Одоо энэ хэдэн өдөр ярьж байгаа. За одоо түр 5 гэл салах гэх. Ингээд явал хүн ямар ялгаатай юм бодно. Зүгээр сайхан. Ороо нэг тийм суралтай. Халуун дулаагаар амьсгал гаргаад их ч одоо таны одоо 10 жилийн найз нөхөд оюутан цагийн найз нөхөд юу вэ? Хоёул нэрсэн ч гэсэн гаргаад үзчихв. Танд одоо ойрын яг нэг толгойд чинь дан гэж байгаа хүмүүс нэрсэн байна. Хоёул гаргаад одоо уцтаа тоолчихгүй юу вэ? Ухаан дээ шүү дээ. Тэр энэ тухайн үед илэрхийлж байгаа тэр биеийн хэлэм үг ярианы сонголт төвч өөрөө тэр хүнийг сэтэлжүүлэх, урамшуулах юм болно. За дээрэс нь одоо нүс хэлний одоо саяны ярианд би бас нэмээд нэг юм хэлээ. Сая одоо ирэхгүй байна гэж. Тэгвэл өглөө та чат руу өглөөний юм гоё үгтэй чат явуулж болох уу? Ингээл нэг 7 хоног, 10 хоног сар аваад ингээд бас ийм нэг кейс байдаг шүү. Ингээд сар явуулчаад одоо 31 хоногтоос ч гэдэг юм те сарын дараагаас юм уу явуулах очих яг ирэхгүй байгаа бол баталдаас ингээд хүлээгээд байвал яг. Тэгэхээр энэ бол бас ингээд хүлээ татах бас нэг арга байж байгаа тий. Ер нь яг ингээд та нар маань анзаарах хүний нөгөө нэг хүч хүний потенциал ч хязгаартай байна шүү дээ. Яг тухайн сартаа яг аль багийнхаа тулж ажил ямар хүнтэй илүү ойр байх вэ? Хэнийг лидер болох вэ гэдгийг өөрөө сонгож авах хэрэгтэй. Яг зөв. Жишээлбэл харамсдаг шүү бид нар. Тэгээд ингээд багийнхаа чатууд руу ингээд орж ирэх чинь ажиллахгүй байгаа хүнтэй зурлаад нөгөө ажиллаж ирсэн хүнээ тэр сард алдаад явах юм тийм үстэй. Тухайн ажиллах гад зориод хичээгээд байгаа хүнтэйгээ илүү ойр байгаад ядаж бодлороо тэр хүнтэйгээ нэг болоод ирэхээр чинь тэр хүнд амжилт ирнэ дээ. Тийм. Тэгэхгүй нөгөө хүн хүсээд байдаг спонсор үл тоогоод байх юм бол яах вэ?
Тэгэхээр тэр аягүй чухал гэж байна. За яг зөв. Наад чи одоо бас манайхын сайн бичиж тэмдэглэж аваараа иргэнд одоо зөндөө олон лидерүүд маань ирж ямар куртгүүдээ сайхан тайлаа суучих чөлөөтэй шүү. Энд бие бариад яг болчгүй дуу гарахгүй л болчих юм байгаа. Гэтэ асуултууд надаас асуултуудаа бэлдэж байгаа. Энэ чөлөөж ярьсан байхгүй юу? Лайварч явж байгаа та хэдтэй хийж байгаа шүү. Нөгөө бид тэр камер хараад ахаар бидэж ярихгүй ингээд бодчих. Зарим өрсмөр шүү. Зарим хөдөлгөөний баг хүмүүс ч гэсэн надаас аягүй зөвлөгөө авдаг. Одоо би хин гэх юм мэдэхгүй надад чатар зөвлөгөө авдаг. Байгаад нөгөө бүтээгдэхүүний мэдээлэл авдаг хүмүүс идэв. Тэгээ тэр хүмүүсэд өргөддөг байхгүй. Хөрх спонсор ямар хүн гэдэг нь болоо гэдэг. Тэгэхээр та багтаа нэг хүн л өрсөн бол та спонсор байхгүй. Яг ч аягүй тийм нөгөө хүн сэтгэлтэй нэг тэр хүнийг та хэрвээ тэр хүн таны багт ороогүй хин нэгэн хүчрхэг одоо өөр лидерийн багт орсон бол тэр хүн ямар амжилт үзүүлэх байсан болоо гэдгийг бас бодох хэрэгтэй. Тэгэхээр маш олон хүмүүсийг одоо нөгөө хинч биш болгож хайдаг. Урмын ууцэн угаалдаг. Эзэнгүү юм шиг хэлдэг байхгүй. Би харин яг наад дээр ч одоо бас ам захнаад хийчих те. Надаас бас нөгөө күлгэн дээр бид маш их хүмүүс чаахгүй. Тэгээд би бодоод байхгүй ийм лидерүүдийг би болохыг би бүр ингээд амаа хатал яриад байхад надад байхгүй гэдэг юм уу тийм зарим хүмүүс шүү дээ. Тэгтэл ингээд өмнөөс нь харамсаж байгаа юм чи. Спонсор дистрибьют чи лидер болсон өөрөө бие да. Чи надгүй яв гэж загнаад идэг гэд уцаа авдаг мэдээлэл өгдөггүй хүн ингээд мэдэр чи яг ингээд лидер болсон ч гэсэн бас нэг хараа нэг өөрийн өнгө айсан. Арай нэг өөрийн мэдлэг одоо нөгөө төсвөргүй шүү дээ. Тэгвэл тийм мундаг өөрөө бүр тэрийг бүр лидерээ давсан лидерүүд байна цаан чинь. Ямарсан хараад бахархах юм мундаг юм. Яагаад ийм мундаг лидерүүдийн тэр спонсорд нь хайрлаа, бөөцөлөөд инкрилээ явж болдгоо бол гэдэг бас тийм сэтгэл төрдөг шүү. Яг тэр яриа чинь тий. Тэгэхэд ингэдэг хүмүүс одоо багууд яадаг лидер болонгод лидер шууд орчдөг. За одоо лидераас одоо би даа. Би бол ерөөсөө тэгнэ гэж бодохгүй. Одоо бүрлүүд маань ч гэсэн миний одоо яг өөрийн бүгд шиг нөгөөддөө хайртай. Одоо манай багш чинь 3-4 хүртэл харцлаа шүү. Тэр эдгээр яг л одоо шинэ хүмүүс шиг харцдаг. Хайртай. Тэр хүмүүсээ одоо ингээд за чи лидер болсон чи хүрл болсон. Одоо бие даа гэж нөгөө хүнээ таахгүй байгаад төлөх тусам багийн доктортой байдал алдаг юм. Та үнэхээр одоо айлгэр амгалан тавин байх одоо аюу тиймтэй 80 нуруутай төшөлтэй байж айлгэр амар амгалан байдагтай айлгэр багийн лидерүүд хөрс лидерүүд ч нэ бат бүх ийм найртай байна. Багууд маань яг тийм бид нар ч аюу хөөрх шүү дээ. Групп чат руу орохоор би ингэж төсөөлтий. Дөнгөж орсон хүмүүс одоо хүмүүс чинь ингээ ангаахаа шиг ингээ яг нэг бүтгэнээ байгаа юм надад мэдрэгддэг байхгүй. За энийг мэдээ тэрийг гэдгээд хоолны хүрээ ингээ боб гээ. Аяа урт ингээ авч байгаа мэдээд байна. За тэгээд арай нэг боочсон лидерүүд бол хөөх ингээ дүүгээ хоолтоод байгаа нь харагддаг заяа. Яг тэгж би бол тэгж төсөөлж. Яг зөв гэр бүлээр төсөөлж, ангаахаа шуугаар төсөөлж. Тий, тэгэхээр энэ ярианд бол ингээд бас ингээд тав нэг санаа л өгөх гэдэг. За яаж вэ? Энд чи бид нэг суралцах хэрэгтэй байна. Амар энгийн юм шиг үлдэн аюул маш том одоо чухал байдаг аа. За манай алийн зэрэгтэл сууж байгаа одоо энэ баг 20 орчим болчихоо. За манайхаас асуулт юу вэ? Баг дээр тулгамдж байгаа бага одоо өдөртөхөд багтайгаа ажиллах ер нь жоохон эргэлзээтэй одоо чадахгүй байгаа тий. Одоо бид нар бүгдийг мэддэг төгс хүмүүс биш шүү дээ. Тэгээ нэг нэгээс суралцах хэрэгтэй. Тэгэхээр асуулт тодруулах зүйл байна уу манайхнаас? За энэ лайв үзэж байгаа хүмүүс бид хоёрын дуу гайг үзтээ. Тэгээд асуух юм байвал комментээр бичиж болно. Тэгэх юм бол бид хоёр бас хариулнаа. За манайхнаас асуулт байна уу? Байхгүй юу? Бүгд сайн ойлгох байна шүү дээ. Ямар мундаг лидерүүд вэ? Өөрийн мэддэг юм ярьд юм байна. За таахгүй шүү. Одоо хүн болсон мэддэг юм шиг юм ярьж байгаа. Хамгийн гол нь нөгөө хэрэгжүүлэх. Яа, өдөр тутамдаа. Одоо жишээлбэл спонсор хүнд хамгийн чухал юу юм бэ? Юу юм бэ гэхээр хариуцлага. Хариуцлага дотор ч маш олон юм байж байгаа. Цаг барих тий. Одоо нөгөө саяны манай тэр шинэ цаг барих маш чухал. Number 1 шүү. За тэгээд спонсор хүн за гэсэн бол яа. Тий. За сайн байна уу маргааш тэгчих гээд байхгүй болч. За асуулт. Юу сургуулийн нэрээ хичээд өөртөө тийм албачих. Нэг шүүмж надаас хэлж гинөө. За. Яг сургуулийн нэрээ гэсэн бол өөрөө офс дээр сууж байгаа. Яг үнэ. Хоёрч тэр хүн чинь шинэ хүн. Юу ч мэдэхгүй орж юм. Ялангуяа одоо энэ хүн нэг ч танихгүй. Тэгээ өөр нь анх орж ирж байгаа хүн бол юугаач мэдэхгүй юм сууж штэ. Тэгэхээр тэр спонсор өөрөө үүдэн дээрээс авнаад авна. Тэгээд за одоо энэ сургалттай шүү. Хоёулаа цуглуу. Ингэж ажиллах хэрэгтэй шүү. Яг ингэж авах хэрэгтэй. Тэгээд сургалт хийхээс өмнө бараг 30 минут хүлээж иж эхэлж байгаа байхгүй. Тэр хүн чинь дараа дахиад хаваа ажилтай. Тэгэхээр яг хамгийн нэг номерт цаг барьсан. За
Ойлголоо. За ер нь бол ийм байдаг. Мэдээж манайхан нэг юм байгаа. Сүлжээний бизнест яг зөв өөрөө хэлж байгаа санаа зөв. Яг спонсор бол сая нөөцөд маань хэлсэн цаг барих, харилцаа хандлага гэж хамгийн чухал үү. Ер нь тухайн хүний биеийг хэлж үе авч явж байгаа байдлаас лидер үү, мөн үү, биш үү. За гурав дахьт нь яг хэлсэндээ хүрдэг байх хэрэгтэй. За гэж 7 хоногийн дараа матчаад гол өсрөвөл та лидер биш. Таны тэгэл тэр лидерт нэг л ийм мессеж авчвал сөрөгдөл. Сайн нөгөө бид хэлсэн шүү дээ. Эерэг байгаа лидерийг сөрөг болгочихвол таны хариуцлага гарсан шүү дээ. Анхнаасаа сөрөг байсан үнэ эерэг болгож чадж байгаа та супер. Тийм үү? Тэгэхээр тэр ирчтэй хүчтэй ажиллая гэж байгаа юм дэмжих хэрэгтэй. Хэлсэн ярьсандаа. Гэтэ чадах зүйл амлалтай шүү. Би спонсорд бүгдийг чинь хийж өгөх хэрэгтэй. Хүний чинь оруулж өгье мөнгөөр да ингэ хийвэл одоо та жинхэнэ дуусаа. Тийм бол энэ нэлээд бизнест бол байх боломжгүй. Бид нар зүгээр юу гэхээр жинхэнэ нөгөө одоо юу гэх нөгөө амжилтаар одоо креатив шеэр ингэ юм байна. Өөрөөр мандалдаг. Тэгээ мандалдаг үзүүлж тэрнээс одоо даган дуурайж спонсор даган дуурайж тэр хүн өөрөө л лидерших хэрэгтэй. Тэр боломжийг бид нар олох хэрэгтэй. Мэдгүй байгаа зүйл ганцаарч зөвлөө өгдөг, бүлгээр зөвлөө өгдөг. Энэ бичлэгээр суугаад одоо би бол ингээд энэ дотроос харж удаа ингээд манай мундаг лидерүүд байдаг. За жишээл манай энэ Батуулд ихч маань байна. За манай тэр Батанхүү ихч нөгөө тавжоо одоо лидер маань Баавар тавжоо ихч маань гэдэг юм уу. Ингээд хүний сургалтанд их суудаг, сонсох хэрэгтэй. Сонсож байгаа өөрийн чинь арга барил бий болдог. Тэгэхгүйгээр нэг хүний копид яриад та хэрэггүй шүү. Нэг нь Батбаяр одоо юу гэдэг Батбаяр өөр Батбаяр дураагаад орлохгүйч чадахгүй. Нэг бол нүрсдийг өөр нүрсэд дураагаад мянга орлоод чадахгүй. Тэгэхээр энэ хүмүүсээс нүрсдээс энийг авъя, Батбаяраас энийг авъя. Энэ дундаас алмаас төгстэй, шигтгээ төгстэй. Тэгжээ таны одоо тэр нөгөө совдон даруулах гэдэг юм юу? Тэр нэг тийм цавц тэ одоо тийм алмаз гэдэг юм уу тэр совдонд бүрдэх хэрэгтэй охин шүү дээ. Тэр тал руугаа явуул их зүв шүү гэдэг бас санаа хэлэх гээд байгаа. За дээрэс нь одоо бас нүрзэд лидерээс ахаад асууя. За та одоо ингэ нөгөө багтайгаа ингээд уулзтууд хийдгээ. За би миний одоо ингээд таны одоо фэйсбүүкийг бас их дагдаг, таашсан их дагдаг. Гэхдээ болцлон би одоо YouTubeээс харж ирэхээр зарим нэг зургууд дээр та тооны машин барьсан суугаад идэв юм лээ. За тэр тооны машинаар одоо яг юу хийдэг вэ? Тэнд одоо юу гэдэг тэдэнд хөрөг болно гэж бодож байгаа юм уу? Цайлгад авнаа гэж байгаа юм уу? Нөгөө тэдэнд оноо дуртай байна гэж боддоо юм уу? Тэрийг хуваалцаач хоёулаа тийм хошин маягаар асуудаг шүү. За багийнхаа лидерүүдэд юу яадаг нэг цалин дээр нэг бити акцент өгөрөө. Одоо миний багийн мундаг лидер миний бэрхч дэлгэрч байгаа. За тийм манай дэлгэр. Цалин чухал ш. Яагаад тэгэхээр нөгөө энерги хин бизнес зориод ороод ирсэн багийнхаа төлөө одоо нөгөө багийнхаа ингээд би ингээд багийнхантай ингээд багийн задрагыг зорж харддаг байхгүй. Энэ баг нь харж байгаа. За нэгдүгээр энийг чайлаад идэв. За тэр нь яаж харж байна та? Сайтар хүн гэж харж байна. Сайтараа ирсаадаа бичиж ороо. За сайт руу ороод нөгөө багийн чагсаалт гэж байгаа шүү дээ. За багийн чагсаалт руу ороод тухайн хүний энэ баг задлж хараад яг нөгөө тухайн хүмүүс өөрөө зэрэгсээд ирсэн тохиолдолд яг тухайн хүний энэ баг өөрөөр нь оруулж хардаг. Тэгэхээр илүү дэлгэрүү гарч. Тэгээ өөрөө тайлбарлаж өгөө. Хараа. За энийг туршиж аваар манайхаа ойлгож байна уу? Энэ бас ингээд энгийн юм шиг болов цаанаа бас утгатай шүү. Нөгөө хүн чинь надад спонсор маань хаарал тавьж байна. Энэ чинь тэр хүнээс хаяар халамж нөгөө юмудыг мэдэрч шүү. Би чүчийг мэдэрч. За тэгээд хөргийн нөгөө лидерүүд маань нөгөө хүнийхээ захиалга шинэ бүндээ мэдээлэл өөрөөр нөгөө энэ баг харахаа мартчихдаг байхгүй. Тэгэл би за ихчээ энэ сар танай багийн тэр хүн тэдэн оноотой байна. Одоо тэдэн онооны энэ захиалга хийж юм бол дараагийн төвшөнд хүрэх гэдэг. Тийм байж тийм байдаг баярлалаа. Нэрээ тийм байж тийм. Юу эдийн бэ 2 хүний захиалга. Хийлээ нөгөө хуваагдаг. Тэр энэ маш чухал. Тэндээс анхаарах нь шүү манай лидерүүд маань. За тэгээд тэгээд тухайн одоо нөгөө нэг багийнхаа хүний энэ фондор сонгоод одоо энэ сар энэ хүнийг амжилтанд хүргэе, энэ хүнийг тэдэн төргий төлөвлөгөө гаргадаг гэсэн. За төлөвлөгөө нэр жишээлбэл яг ямар хөө энэ дээр 100% хоёул яахаар хоёул нөө юу гэдэг ингэ ур чадвар юм ширлэх гэдэг чинь энэ хүмүүс хоёул харангуйсаа хуваалцсан юм даа чаддаг мэдгээ. За энийг арилгаж үгүй. Арилгадаг юм байна манайхаа. Энийг арилгадаг. Тэр л өнөөдөр чинь чөлөөт маягийн тоглолт хийж чинь албан ёсны бол биш. Ингээд гоё хуваалцдаг. Өө за. Ороо сайн байна уу? Сургалт нэрж байна уу? За ороо суугаарай. Ямар мундаг юм бэ? Манай энэ даа хүүж авах сандлуудаа давхарлаа суулсан бол манайх ингээ гоё нэг сандлаа бусдаа боломжтой сандлуудаа хуваагаарай. Тойрож өгөөрэй. За энэ удаад яг шинэ хүмүүстэр болгодог анхаарах ёстой зүйлийг би хийж байна. Үүнээс ч лидерүүд гаргаад ирсэн юм байна. Гэхдээ бас бүрэн төлөвшөөг байгаа шүү манай лидерүүд. За. Лидер лидер юу хараа хэвлээ. За энэ та байж. За зарим хүний багийн одоо энэ баг задлаад хахаар явах үгээр. За энэ одоо найзгаа энэ одоо тусмаа энэ төрж за энэ ганц ийм одоо багийн бүтцтэй хадж идэг. Энэ хүн уучраа мэдгүй гонжлоо л яваад ингээд.
Нэгчрэл хэлбэрээ гэдэг. Бага зүг заах бүтцээ мэдэх. Тэгэхээр яг нь энэ хүн уран дуурдаг. Би зөндөө олон хүн одоо ураад оруулаад байсан чинь юусоо би цалин төрөхгүй байна гэдэг. Тэгэхээр яг та багийн спонсор бол багийн бүтц дээр маш сайн анхаарлаа хандуулж авах хэрэгтэй. Авчичаа багийн бүтцтэй. Аль хүнийг аль багт одоо хаана явах гэдэг. Ер нь тэгээд хүний багт хүн оруулна. Одоо өөрийн урьж ирсэн хүний өөр хүнд өгнө гэдэг нь бол маш буруу. Сүүлийн та нарын одоо амжилтын карьерийн явцад үл ойлголцол гардаг. Энэ хүнээс би чамд өгсөөсөө боллоо гэдэг. Хүний одоо зан аргашин ч бас хэцүү шүү дээ. Яг зөв. Санхүү дээр очиод хүний мөн чанар танигддаг учраас аль хэдийн анханаас л маш зөв хийх хэрэгтэй. Маш зөв хийх. Тэгэхээр спонсор хүн яг нь хизээч хүнд хүн авч өгнө гэж байдаггүй. Өөрийнхөө багийг өөрийнхөө тэр сайхан гэрээг өөрийнхөө тэр сайхан модыг өөрөө усалж бодож бага бүтгэх хэрэгтэй. Энийг маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй чи надад хүн олж өгөө гэдэг. За тийм бол хизээч байхгүй тийм бол хизээч тэгнэггүй л ирдэг баг хизээч болохгүй. Таны хүсэж байгаа өрөөдөд байгаа тэр орлого, тэр амжилт, тэр карьер, тэр баг бүрдэхгүй гэсэн үг шүү. Эндээс нэг амт анхаарах хэрэгтэй. Яг зөв. За ийм бүтцтэй баг байж гэнэ гэж бодъё. Жишээ. Энэ хүн та энэ одоо багийн одоо хин навчаа энэ найзтайгаа хувь тэнцэж гисэн цалин авахгүй болчих жоохгүй энэ багаас тийм учраас яг нь нарны засраг шиг өөрийнхөө нэгдүгээр ирээндээ хүн ураад дараагийн урьж ирсэн багаа ингэж нарны засраг шиг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр яаж юм бэ хүмүүс маань ингэж зураг үгээсээ болж зөвхөн ингээд бодоол яваад баг бүрдүүлэх юмсан баг бүрдүүлэх юмсан. Тэгэхээр яг үгээр энэ багийн бүтцийг өдөр болгон зурсан ч болно. Бүндгөрөөр зураал юм аа. Зурсан юм одоо бичсэн заавал бийдэг. Бодох нэг өөр бичих нэг өөр юм байна. Сонсож байна уу нахаа? Яг зөв. Тэгэхээр энэ маш чухал. Тэгэхээр яг нь та 21% тай. Энэ хүн одоо 21% тай. Хоёрын хувийн зүйлийг салан авахгүй байгаа ч тийм. Тийм учраас энийг нь багтаа ойлгох. Тэр тооны машин чинь энийг л би нөгөө багийнхан яг зөв. За тооны машин мөчтэй ханаа шүү. За. Тэгэхээр нэг тооны машинтай зүгэндээ явж явах хэрэгтэй гэдэг. За тийм байна. Би ч одоо тэр нэгэн шиг нөгөө би юм төвчнүүдээс аваад байна. Би тэр зургийг харчаад ямарсан цаа нүлт дотор юу бодд юм бол. Яг би ч бас дотор бодсон. Оноо бас боддог байх. Цалин бодно гэж байна гэх. Өөр юу байдаг бэ гэсэн. Цалин бодож мэддэггүй юм чи бас тэр чинь сайхан систем бодож чинь. Систем өөр автомат болдог. За ийм байх нь байна. Тэгэхээр нөө одоо энэ нэмэлт хийхдээ нэмэлт хэлэхэд юу гэхээр нөө хүн нөө хүсэж мөрөөдж байгаа таасан дээр болох хэрэгтэй. Тэгээ нүдэрээ харах хэрэгтэй. Тэгжээж бодол чинь тогтно. Тэгжээ тэр амжилт чинь ирнэ. Бид нар ингээд дотроо бодоод за ийм гэж бодоод идэг тэрэндээ биелдгөө ингээд явдаг. Тэгэхээр нөө мөрөөдлийн самбар мамбар гэж ярьдаг шүү дээ. Тэр энэ бас тэрнтэй дүүж байгаа тэр санаа илэрхийлж байгаа шүү. Тийм үү? Тэр санаа шүү. Би нөгөө энэ өөрийнхөө бас нөгөө болсон явдлыг тайлбар дээр. Анх би 2022 оны 6 сарын 2-нд базар сүрэн лидерээс мэдээлэл авчаад тэгээ би гэртээ очиод хөргөчн дээрээ ийм 5 хэлбэртэй бичгийн одоо нөгөө юу гэдэг чинь нөгөө нэг стикер наа. Тэрийг бүр хэлээр зорж авсан. Тэнгүүтлээ энд ингээд бидрүүл чулуун мөнгө цэцэг оюуна улам авах энд би болохоор охин авчихсан юмс. Ингээд 5 хэлбэртэй цаасан би ингэшээд би донд нь директор гэдэг миний толгойд энэ директор нь хамгийн өндөр юм шиг байна. Би энэ директор бол ямар цалин байх юм бэ? Хамгийн том директор байгаад бодсон. Тэгсэн яасан энэ 5 хэлбэртэй цаасан дээр энэ лидерүүд бүгдээр миний охиноос сайхан ор. Ааха. Бүгдээр лидер болсон. Бүгдээр лидер болсон бай. Би өөрөө директор алтан тушаалаа нээсэн байна. Хамгаалаа явж байгаа. Баяр хүргүү. За 3 дахь сар 6 сар хамгаалаад директор болно. Тийм үү? Тэгэхээр үнэхээр одоо энэ бол өөрийнх нь ярьж байгаа энэ одоо энэ кейс бол одоо ингэж бичиж, ингэж төлөвлөж тэгээд нөгөө өөрийнхөө эрч хүчийг шингээж чадах юм бол биелж дээ тийм. Одоо ийм дэвтэр та хамаагүй аваад сараачаад одоо дээр нөгөө мөрөөдөө бичээд одоо нөгөө миний өөрийн юу байгаа. Би одоо бичээд гэдэг. Мэдээж нэ нөгөө цагаа бүртгүүлдэг юм шиг яагаад ч үгүй гэж байна гэх юм ингээд бичээд содож шүү дээ. За тэгэхээр ийм гоё байна. За төлөвлөгөө одоо ингэ явж байгаа тийм үү? Өөр нууц төлөвлөгөө байна уу? Ноо хаа. Нуух биш гэдэг бүгд ярина. Нуух юм шиг одоо юу аах вэ? Тэгээ хамгийн чухал юм одоо нөгөө тухайн одоо энэ амжилтанд хүрсэн одоо энэ сар 22-ны карьерт хүрч байгаа хүнийг дараа сарын төлөвлөгөөг нууц цаатанд гаргаж өгнө гэсэн. Вау. Тэгэхгүй бол за тийм байна. Энэ сар энэ хүн яасан? Бичиж байгаа. Гарсан шүү дээ. Тэнгүүт хэлж байгаа миний танаа багаас тэр хүн чинь 60 оноос 80 оноо энэ сар
лидер лөө. 27%. Чи лидер зүгээр л хүний лидер бол энэ бол ерөөсөө байж болохгүй. Яг зөв. Тэр хүний ажил аргагүй үүжтэй хооцож болно ямар ч ажилтай байж болно. Тэгэхээр яг гэхэд ерөөсөө давталтайгаар өсөлттэй байхын тулд алхамнаар дээш хэрэгтэй. Түнс гинтийн тэр нөгөө нэг гинт шокнд отлын явахгүй. Шокнд отлын гэж яа. Би бол энэ нөгөө цог хийхэд бол энэ бол олон юм дээр ингээд анзаараад харж байгаа. Өөрөө цог хийхийн тулд багийнхаа хүний хизээч бидгийг оноо башлахж зөвлөсөлөөр ингээд би болсоо нэг бүр хамгийн одоо нэг үзий яддаг юм тэр нэг л тэгч юм бол тэр хүнийг урмын хугална. Тэгээд баахан бараатай үлдэнэ. Тийм. Тэгээд за боли бүр таны магадгүй одоо ингээд бизнес супер топ лидер ч байсан тэр хүнийгээ та тэгэл нэг удаагийн үйлчлээс болоод нэг л удаагийн ашиг хонжоолсоо нэг л удаагийн цолноос болоод тэр хүнийг одоо нэгсэндээ энэ бизнес дахиж ингэж ажиллах уран зорилго болгож ажиллаж байгаа. Өөрөө яг тэ цолоо аваад тэр цалингаа аваад явдаг юм байна тийм. Дараа цолтой үний чинь тэгээд үнийг дарна шүү дээ. тэгэл би яах вэ? Тэгэхээр энэ бол аюул чухал. Тэр нөгөө ёс зүй гэдэг юм аюул чухал. Яа зөв бидний дамс байгаад шүү дээ. Гэтэ өдөр тутмын мөрдөж чадчихна өсгөр бас асуудал байдаг тийм. За төлөвлөгөө ингэ болцсон уу? Ер нь ингэж За таны сууд аюул зогсооч өөр дайжууд дарах шиг суугаад байдаг. За нааш тасаа. За их асууя. Одоо би ингээд орцсон 21 өдөр манай найз доор 20 өдөр тэгэхээр яах вэ? Одоо та яах нь? Хажуу нэгэ хөгжүүлээд одоо энэ талаас одоо альмаа, навчаа, дулмаа дөрж энэ хүмүүсийг та яах нь? 10 15 та багуудыг бий болгоно гэсэн үг. Тийм байх ганц нэг тэгэхээр тэрийг хөгжүүлэх, тэр багаа хөгжүүлэх. Тэрийг хэзээ ч орхиж болохгүй. Байнга дэмжиж, үргэлж. Гэтэ хажуу нөгөө тал руугаа Тийм. Нөгөө тал руугаа энэ хүмүүс хөгжөөд явж байгаа. Таны мундаг лидер байгаа шүү. Тэгэхээр яг үгүй би бас тэр нэг 50% төрөлдөж гарч байгаа ингээд нэг 50 оноор ингэж гарч байгаа. Энэ бол яхад одоо таны энэ найз шүү дээ. Энэ найз одоо таны 21% та багч нь танаас төрүүлээд яг энэ багаараа 201 оноор хийчлээ шүү дээ. Ингээд энэ хүн чинь тухайн сарда лидер болчихж байгаа байхгүй гэж. Тэнгүүд та яг нөгөө танд 10 та 15 та ганц нэг баг байгаа гэж шүү дээ. Энэ хүмүүсээ ахаад цаашаа хөгжүүлээд энэ багаараа та нэг 50 оноо барих хэрэгтэй гэсэн. Гэхдээ энэ бол би бас төдийлээс аваад үзэх нь арга эцсийн юм шиг болчиход байгаа байхгүй юу? Болж игэл ерөөсөө жигэд задлах. Энэ ингэж одоо 50 хажуу 50 байж гарсан багч нь яг бол багийн тогтвортой байдал нь өөрөө нэг энэ бизнесээс өндөр орлого олъё, бага хөгжүүлэх гэж байгаа юм бол жоохон сулхан байгаад байдаг байхгүй юу? Тэгэхээр болж игэл баг командаараа 201 оноо лидер болох бас аюул чухал. Мэдээж ингэж лидер болоод бас болно л доо. Бүр лидер бол нэг игний чинь 50 одоо нэг лидер нь анхны лидер гарч ирэх гэсэн үг. Гэхдээ цалин мэдээж бол арай бага гардаг. За. Үгүй та одоо энэ саний тохиолдолд цалин бага гарна. Яг тэр та 21%-тэй энэ хүн 21%-тэй хажуу жижиг игний бага учраас одоо эн чинь одоо таны үеийн оноо гэдэг юм ярьж хандж байгаа шинэ хүн таны багт орж ирсэн хүмүүс. Тэгэхээр үеийн оноо бага байхаар яг цалин бага гардаг. Бүрэл лидер дэвшдэг оноо. Тэгэхээр жижиг баг шинэ одоо баг үүсэх ёстой гэсэн үг. За тэгэхээр ер нь одоо ойлгоо тий. За тэгээд 50 оноо компаниас олгож байгаа л боломж. Та спонсор учраас тань араас төвчл лидер төрж байгаа нөгөө талбай 50 оноо нэг удаа бариад тагаал лидер болчих. Тэгээд зогсож болохгүй байна шүү дээ тий. Би тэгвэл энэ удаад арай хайцангуй баг цалин авч байгаа юм байна. Магадгүй би 2 сая 3 сая авъяаггүй 5 одоо багаар жигэд хөгжүүлэх гэдэг нь хамгийн зөв тогтвортой, өсөлттэй ийм байж байгаа. Тэгэхдээ ер нь бол цаг хугацааны явцад юу байдаг вэ гэхээр яг ингээд хүмүүсийн ингээд баг ингээд үлгэрийн юм шиг тавлаад зэрэг байж байгаа. Яг байгалийн шалгалт байдаг заяа. 5 одоо багч магадгүй 2 багчтай ажиллаад 3 нь одоо та заавал орж чиглүүлдэг та заавал нөгөө тулах ажиллах шаардлага ингээ үүсдэг. Тэгэхээр энэ дээр л ажиллах хэрэгтэй. Гэхдээ нөгөө багаар хайж идэж болохгүй. Одоо түрүүнд бидний яриас маш олон давтагдлаа шүү дээ. Тим сайхан лидерийг өөрчлөлтөд ажиллахгүйгээр чи лидер болсон цаашаа. Одоо би чамтай ажиллахгүй чи бие дараг загнаад байвал энэ өөрөө унахын сандаа. Баг нь ундаг, бутардаг, задардаг. Юм болсон шиг маш хурдан эргээд мундаг бахаж тогтвортой өсөлтийг хадгалж. Өөрийгөө би аяга мундаг гэж юусоо бодож болохгүй. За. Яг тэр баг донд биднээс илүү мундаг хүн маш их байдаг. Мэдлэг туршлагатай, боловсролтой. Тэр хүмүүсээс яг өөртөө хэрэгтэй юм уу? Энэ шингээж авах хэрэгтэй. Ямар энэ охин энэ дээр анхаарч энэ охин энэ нэг гоё юм байна гэдэг. Нөгөө хүнээс сайн чамлыг маш хурдан тусгаж аваа тэрийг өөртөө дадал болох аюул чухал. Түүнээс
бид нар хэмж төгс биш учраас би бол багтаа ирсэн хүмүүсээс лидерүүдээсээ би хэрэгтэй юм өөртөө авдаг. Тэгэхээр шүү дээ нөгөө гэлэлцэж байгаа гэлтгонжааг өөртөө шингээж авах хэрэгтэй байна. Хүнд алтан онооч байгаа. Осолт амжилт ч байгаа. Бид хоёр ч гэсэн бидээс алтан оноо зөндөө байгаа. Та нарт ч гэсэн сайн муу бүхэл юм сүлжиж байгаа байгаа шүү. Бидээс сайхан гялайдаг тэр гялтайд юмнаас одоо би өнөөдөр яагаад энэ бол лайв одоо энэ төвшөлтөд уулзалтыг та бүхэнд хийж ирэхэд энэ мундаг хүчрхэг лидер сурцаарэ. Энэ хүн яаж багтаагаа ажилт юм бэ? Тийм ээ? Энэ бодит өөрийнх нь амар ярьж шүү дээ, тийм ээ? Тэгэхээр ингээд та хүн бас энэ хүнтэй уулзаад бид ингээд хөдөлгөөн ярьж байгаа нэгнээс бас амжилт хуваалцж байгаа, туршлага солилцож байгаа, ич хүчийг солилцож байгаа ийм гоё уулзалт болж байна гэж би бас харж байна. За лайв дээр одоо 2-3 хүн бас асуултууд асууж. За багийн задаргааг бол сайн яриад өгсөн. Лайв ухрахад үзээрэй. За ер нь яаж баг авах вэ? Ер нь бол та энэ Resact бизнес за би бол хүмүүст хийж хэлдэг юм аа. Яг бизнесийн зорилгоор хий гэж орж ирвэл. Ер нь бол гэхдээ сүлжээний бизнес өөрөө бусад бизнес онцлог байдаг шүү дээ. Ямар нэгэн танаас өндөр мөнгө хүн шаарддаг. Баг маш бага мөнгөөр энэ бизнесийг маш өндөр орлого олох боломжтой. Гэхдээ энэ бид нар нөгөө пирамид яриаггүй шүү. Хулих үйл өөрөлдөг сүлжээ яриаггүй шүү. Манай компани бүтээгдэхүүн өөрөө чанартай. Танд дээр 100 одоо 80 90 мянга 230 40 50 мянгад чинь таарсан бүтээгдэхүүнийг бэлэгтэй хамт өгч байгаа чинь та сэтгэл ханамж 200 300 байна. Тэгэхээр энд бол бид нар хүн шатаачдаг төлөвлөлч гэж айц байхгүй тий. Дээрээс нь энэ ингээд ийм гоё сэтгэл ханамжтай эхэлж байгаа энэ бизнесийг олон хүмүүс түгээсрэл өндөр цалинжуулж явж байгаа. Ийм гайхамшигтай. За тэгэхээр энэ багийнхаа ер нь бол 5 одоо багтай болно гэж та бодоорой. Тэгээ 3 хүн өрцөн бол магадгүй дараагийн одоо өрөх гэж байгаа хүмүүс тэр нөгөө дондод дулмаагийн чинь найзууд бол битээс халгаарай. Ардаас нь одоо хамтруулах тэр хоёроо нэг баг болох цул болох тал руу явсан. Тэгэхгүй юм хийлээ. За окей. Яасан гэсэн чинь над дээр тийм олон кейс гарч ирсэн. Ингээд багийн хүмүүс ингээд орох зарим хүмүүс одоо жишээлбэл хүүн ингээд чим охин ч юм уу манай багийн хүмүүнийг орсон байлаа. Групп чатанда ингээд хараад тэрний ээж ч юм уу аль нарийн холын хамаат нэг групп чатыг хараад арай илүү мэдээлэл өгж байгаа, арай илүү мэдээлэлтэйгээр намайг сонгочихгоолаа чатаар би яг өөрийн чинь нэгдүгээр юмд орё. Би яг өөртөө чинь дашмаар ороод ирдэг байхгүй юу? Тэр тохиолдолд та яах юм? Цаад хүний би бүр хүнийг ухаж үзээ хаанаас нь хөөцөлдөж явж хэний багийн ямар хүний гэж ухаж байгаа тэр хүнийх нь багт орж өгдөг. Яг хизээч хүний одоо ах トゥ найз нөхөд хамаатан садан хизээч битээ өөр дээрээс талгаж аваарай гэж хэлмээр. Тийм. Энэ яг бол одоо хэлдэг шүү. Яг одоо бас надад шиг бас гой санаа орж ирсэн. Гэдэг чинь яг нэгнээс санаа ондраад тийм. Юу гэвэл бид нэгэд групп чат нээдэг. Чат одоо групп нээдэг тийм. Тэнгэр чинь багийн хүмүүс маш олон хүмүүс инвайт хийж өрж орж ирдэг шүү дээ. Яг сайн нөөцөд лидер минь хэлж байгаа шүү. Миний баг ч гэсэн тийм тохиолдол байдаг. Яг л агаас нь орж ирсэн. Үе чиний тэр хүнтэй сонирхоод ирээд сайн мэдээлэл өгч чи өөрөө холбогдорой гэж хэлдэг. Тэгээ орны үйл шууд за чиний тэр хүнтэй жоо. Гэхдээ би бол туслан зөвлөн ингэн гэдгээр үү байдал руу. Манай монголчууд нэг тал хэлдэг шүү дээ нөгөө. Энэ том цолтой юм байна. Энэ лаг мундаг юм байна. Энэ дээр л очиж болчих нэг бодоод тэр бол бас их өрөөсгөл байх. Тэгтээ тэр хүний баг байгаа бол багт нь ороод ажиллах нь зөв шүү. Тэгэхгүйгээр нөгөө өрсөн хүнийгээ одоо кэнсел гэх юм уу тий. Тэгээд давж авдаг нөгөө спонсор булааж авдаг бол хамгийн ёс зүйгүй үйлдэл чинь өөрөө энэ. Тэгээ нөгөө одоо ажиллаж байсан лидерийгээ өөр татан унгаадаг. Нясалж унгаадаг асуудал чинь эндээс үүсдэг шүү. Тийм учраас яг тэр группт ч өрөөд инноват хийж орчихсон хүний харах хэрэгтэй. Хэний баг байна? Хэн өрсөн байна? Яг тэр хүнтэй холбогдоо. За энэ хүн орё гэж байна. За оруулъя. Чиний хаа мэдээ яг энэ багийн дараагийн хард ингэж зөвлөдөг. Ийм байдал руу явсан зөв шүү. Тэгэхгүйгээр хүнээ баахан өөрөөлчээд өөрөө бүгдээ нөгөө шимээд цороод байвал энэ өөрөө хамтдаа тэр хүн яг тэр групп чат тэр хүн байх гэж байна. Яг зөв. Танд би ингээд орсон маа. Тэнгүүд ер нь ингээд танд бизнес саналт одоо танаа багт ормоор гэж асуух хэрэгтэй. Таны эргэн тойронд Resact хийдэг хүн байгаа юу гэж асуух хэрэгтэй. Би бол тэгж асуудаг. Тэгээд нэг хүнийг тийг асуусан нэг хичээсэн. Манай зээч гэж очих хүн хөдөөний хүний багт байд юм ялээ. Тэгээд охин маань юус ажиллахгүй гэсэн. Би чиний багт хин гэдэг хүүхдээ тайлсан мөн тэр охин чи амьдрал дээр бүр ингээд бүр анкет бүгэлж байгаа юм тагнуулч гэж юм болж байгаа. Хөөж явсаар агаад явж манай багийн хөдөөний одоо багийн хүний бүр хидэх чигнэд орсон. Тэгээд таныг охины чинь багтаагаад гэсэн. Орохгүй гэдэг нөгөө чи уурлаад байсан. Эсвэл чи маргааш нь над руу за би охиныхоо багт орохоор бодлоо. Тэр үед би хэрвээ тэрхэн хоорондоо өөрийнхөө багт авсан бол аль аль би алдах байхгүй юу? Тэгэхээр спонсорын ёс зүй хүн чанар гэдэг нь маш яг зөв шүү. Энийг бол одоо манай энэ лайв үзэж байгаа лидерүүд маань, за энэ сууж байгаа лидерүүд маань хатуу хойш анхаараарай. Яг гэвэл өөрийнхөө хар амийг бодоод, нөгөө шууд өрөлтийн мөнгийг бодоод, өнөө маргааш 20 мянган төгрөг бодоод, ирээдүйн 200 саягаа сайшин хийж, тэр сайхан ажиллаж байгаа командынхаа лидерийн итгэлийг алдаж, сэтгэл рүү нь одоо ус татах асуудал үүсдэг шүү. Тэгэхээр энийг бол хизээч гаргаж болохгүй. Ёс зүй энэс эхэлнэ.
За нэг л уушиг нэг гэж одоо нэг л надад бас боломж олдож байгаа дээр би энэ Ирса компаниг Монголын одоо хөлсөндтэй ам удаан жил үр хөвгүүд маань өвлөгдсөн ийм гайхалтай урт удаан зөв шодрог бизнес байгаасаа гэж маш их хүсдэг. Тийм учраас маш ёс зүйтэй багийг бий болгохын тулд ажиллаж байгаа. Тэгээд одоо яг энэ бизнес дээр хамтарч ажиллаж байгаа олон сайхан том лидерүүдтэй, олон сайхан багуудад одоо маш олон багууд байна шүү дээ. Та нартай нэг л зүйлийг би манд уриалахыг хүсэж байна. Мөнгөтэй хүнээр энэ бизнесийг бараа шахуулж, цол хийж, өнөө маргаашийн 5 төгрөгөөр олон айл өрхийн орлогыг бити хаагаарай. Барааны бөөгнөрл бити үсгээрэй. Барааны одоо бараа шахаад авсан юм чи бараагаа хямдруулж заана шүү дээ. Яа, эндээс үсдэг шүү. Тэгэхээр бүр энэ дээр бүр маш сайн анхаараач. Нэгэн тэр мөнгөтэй хүнийг та бизнес оруулж яах гэдэг. Тэр мөнгөтэй хүн юм чи өөр бизнесийг хийгээд явах гэдэг. Ирсагийн маш гоё юм чанартай бүтээгдэхүүнтэй энэ сайхан бизнесийг одоо маш олон ээжүүд те маш олон эгчүүд тэтгэврийн одоо дэлгүүрт арсан эгчнэр цалин өнгөрөх байгаа. Энэ олон хүмүүст боломжийг олгож тэр мөнгөтэй хүмүүсийг их битээ бараа шахуулж одоо тэр цолны төлөө улаар байсан. Бараа шахаж цол хийлээ. Та дараа сард нь цалин авахгүй. Ягаад тэр цолтой байгаад байдаг. Нэг л сайхан цолтой. Нэг л сайхан том цолтой хүмүүсээ та цалин авахгүй дансанд ч юм. Дансанд ч мөнгө ч нэг хөрш авахгүй шүү. Тэгээ одоо тэр цолоор одоо би бас боддог л да цолоор одоо юм хүнжил болгоод өмөрч чадахгүй, мөнгө болгож чадахгүй. Тэгээ тэр цол хүн ах гоё цолтой байна тийм. Өнөөдөр баг нь уналттай маш олон лидерүүд байж байгаа. Та намайг харж л байгаа хэлбэрээ. Би сар болгон хүмүүсийг хамтарч ажиллах бичдэг. Ягаад гэвэл би өмнө нь орж ирсэн баг хамаанда амжилтанд хүрэхийн тулд би тэднийхээ ачаалтаас босгоо. Ягаад би офис дээр өглөө болгоо ирж ирээд идэв. Давхар ажил хийдэг хүний миний 10 дахь игнээ вэ үү, 20 дахь игнээ вэ үү, 3 дахь игнээ хүн ажилтаа бол тэрний нэг хүн зориод би сууж авсан. Яа зөв. Толгой дээр байгаа спонсор. Тэгжээж нөгөө хэний одоо нэг ч гэсэн хүндээ зөв мэдээлэл өгч зөв чиглүүлчих юм бол багч нь доктортой бай. Зөв зөв. Тэгэхээр энэ бол маш зөв. Дээрээс нь одоо тэр нүрзэтлэлийн сайн хэлдэгтэй тэр бараа шахснараа зөвхөн багтаад өгдөг юм. Монголын одоо энэ том зах зээл, Монголын одоо энэ монголчуудад Ирсаг маш буруу ойлголтууд төрүүлнэ. Тэр гайхалтай бизнесийг одоо юу гэдэг нь наач хотлаа юм байлээ. Тэр бүтэхгүй юм байлээ гэдэг яриа. Ерөнхийдөө монголчууд ч хар яриа их цууд авдаг шүү дээ. Тийм учраас би ерөөс энд юу гэхээр зөвхөн амин үзлээсээ болоод энэ олон мянган одоо Ирсагчууд энэ хүчрэг эмэгтэйчүүдийн бизнесийг тол үүсгээрээ энэ олон монголчуудад амьдрал ахуйгаа дээшлүүлэх энэ гайхалтай компани энэ бити хаагаараа ирээдүйн одоо мэдээж урт хугацаанд би одоо Ирсаг компани хэлээд байгаа шүү дээ 10 15 жилээр хаагаад өнөөдөр та орсон бол анхдагчийн нэг Монголд орж дөнгөж одоо 6 сар болох гэж байгаа гайхалтай компани тэр анхдагчийн гэхдээ энд хамгийн гол нь та би өглөөний бас лайв дээр хэлжсэн та тэсэж үлдэж чадах уу тэсэж үлдэх үү гэдэг магадгүй одоо бид тэр ингээд энэ лайвыг ингээд хийгээд цаг хугацааны дараа магадгүй 2 жилийн дараа 3 жилийн дараа ахад хийгээд суухад энэ дотроос энэ үзэж байгаа энэ дотор сууж байгаа лидерс хідэн тунж тэсэж үлдэх бол гэдэг өөрөө шалгарал энэ бол хүн болгон зорж орж ирж хийн гэхдээ эндээс зөв зохион байгуулалттай, ёс зүйтэй, тэ тууштай, шударгаар ажилласан ийм хүн туш тэсэж үлдэнэ. Тэгэхгүйгээр дундаас нь 1000 том лидер цолтой байлаа, 1000 одоо юу гэдэг огцом хийсэн нөхдүүд дундаас нь алга болно. Багтаага одоо байхгүй болно. Дараагийн баг руугаа нийлж нэвтэрдэг, үүсдэг, хардаг, утардаг ийм асуудал үүсдэг. Сүлжээний бизнес өөрөө тийм байдаг. Тийм учраас та удаа хугацаанд энэ амжилттай бизнес эрхэлье, амжилттай явъя гэж бодож байгаа бол анханасаа ёс зүгээ, дэг журмаа, холбооны төвийн зөв тоглох хэрэгтэй. Хэрэгжиж үлдэх. Тэгээ гол сэтгэл зүйн хинтэд явах хэрэгтэй. Амар ингээд том цол хийгээл дэврэн зай хүмүүс одоо бид нар ч тийм байна шүү дээ. Ингээд өнөөдөр хөрөл болчлаа гэдэг. Магадгүй сарын дараа 3 сарын дараа танд бол тэр үед давж гарчихсан. Тэр үед багтаан хүч өгдөг, дэм өгдөг, гал нь болдог, нөгөө лууж нь болдог тийм лидер байх хэрэгтэй таван. Одоо тэрийг давж чадах юм бол та лидер. Одоо хүрэл гэж нэглээ мөнгөч вэ, автч вэ, цагаалч вэ тийм нөгөө өндөр том цолнууд байна. Цолнууд байна тийм ээ. Тэр цолон дээрээ та яг тэр хансан цалин авч чадчихна гэдэг чинь таны багийн доктортой ажил байхгүй. Нэг л сайхан хүрэл байгаа та хүрлийгээ цалин авч чадахгүй. Та бага зөв манлайлж зөв одоо мотивацад зөв чиглүүлж чадахгүй байна гэсэн. Гэтэл өнөөдөр лидер цолтой дээр 4 сая төгрөг сайн мянган суугсанд орж байгаа. 4 сая одоо юу гэдэг лидер цолтой дээр 4 сая 5 сая явж байгаа лидер байна. Яагаад гэвэл тэр бас яах нь вэ? Заманах бит зэрэг яриа. Энэ гол нь одоо юу вэ гэхээр энэ нөгөө манайхан юу гэдэг вэ? Лидер хүн болоод багаа сайхан зөв чиглүүлдэг, манлайлдаг. Тэгээд ийм байдлаараа явах зүг баг.
Намайхан сууж. За бид хоёрын одоо бас саяны энэ дундаас асуултууд манайхан байна. За ер нь бол нүрдэт лидерийн туршлагыг солилцлоо. Би дээр нь бас нэмж харчирлаа. Та хэд маань нэмж харчирлаа. Тий. Энэ бол чөлөөд ярьсан. Нөгөө альбиэс контент монтаж биш шүү. Тэгээ мэдээж энэгээр юу хэлэх гэдэг нь мэдэхгүй зүйлийг нэгнээс шеэрлээ. Амжилтыг хуваалцъя гэх санаа. Одоо та хэдийн бас зарим спонсор хийчихгүй байгаас тээ. Тэгвэл эндээс бас сонсох боломжтой байна шүү дээ. Гэтэ энэ 7 хоног нэг л юм уу 14 хоног нэг байна лээ. Би түрүү дэрэг гэж оролдоо yazраа. Энэ бас зүйл хэлчихээ. Юмыг ашиглах одоо энэ тэгээ шинэ хүмүүс өөрөөсөө ийм спонсортой байхгүй тэгээд болж магадгүй. Тийм байхгүй шүү. Тийм байхгүй. Тэгэхээр яг гоо миний хувьд одоо бүтээл лидерч байж байгаа. Спонсор болж байгаа юм биш. Би ч өөрөө шууд бие даацсан баг. Яагаад гэвэл нөгөө хин нэгнээр ингэж яг өөрийнхөө орон зайд өөрт таатайгаар энэ бизнесээ яг өөрт таатайгаар л та хий. Та ямар яаж хэмээр байгаа. Тэрийг бүр бичээд яг тэр өөрийнхөө сэтгэлд нийцүүлсэн, цаг хугацаанд нийцүүлсэн одоо бүх юмдаа өөртөө нийцүүлж бизнес хийгээд. Гэхдээ зөв шодрог ёс зүйтэй хариуцлагатай хэрэгтэй. Яг зөв. Нүрдэт лидер бол өөрөө харьцангуй бие даасан лидер. Миний хувьд ч бас тийм байна. Спонсортойгоо наалтаа, нэлхраад одоо ингээд ингэх тусам их тийм. Ер нь одоо та хүн ч гэсэн одоо ингээд лидер цолж хүрх юм бол ер нь болж өгвөл өөрөө би ер нь ямар хэмжээнд лидер. Устдаа ингээд нэг одоо лидерийнхээ суугаад очиад тавьчуулагдаад тий ингээд суугаад байх бол бас та өөрийгөө бүрэн сорих боломж бас байхгүй байхгүй. Тийм учраас би одоо та бүхэнд хэлж байгаа юм юу вэ гэхээр ер нь бол болжгүй бие даах гэж хэлж байгаа. Гэхдээ нөө спонсор дайс бол гэж хэлээгүй шүү. Спонсороос аавн сурсан. Гэхдээ юм болно спонсордаа надад захиалга хийгээд өгөөч. Миний тэр бүнд мэдээлэл өгөөч гэхээсээ илүү өөрийгөө бас тэр сурах хэрэгтэй, дайсах хэрэгтэй. Тэгжээ таньжилтанд хүрнэ шүү. Тэгэхгүйгээр бүх юм спонсортой дайхдаг одоо манайд бас лидер байдаг л да. Лидер болсон хэрнээ өнөөдөр маркетинга бүрэн мэддэг, хүндээ мэдээлэл өгч чадахгүй лидер байна. За бүр захиалгаач хийж мэддэггүй лидер байна гэж бодолтой дандаа. Тэгэхээр сард одоо сая 300 сая төгрөгийн цалин аваад сууж байгаа лидер. Тэгэхээр би юу ч чаддаг гэхээр ер нь бол би бол гэхдээ жоохон тийм зарчимтай та лидер болж байгаа. Гэхдээ би надаас шууд яв гэж хэлэхгүй шүү дээ. Бие даа шүү. Багаа бацаж эхлэе шүү. Таны хариуцлага дагаад амнаас ч гарч байгаа үг үйлдэл болгон чинь таныг багчин харж байгаа гэдгийг энэ дээр бол манай лидер болсон хүмүүс бол бас өөрөөсөө харах хэрэгтэй. Тэгээ ер нь болж игэл өөрийгөө бие дааж эхлэх юм бол та амжилт нүхийн үндэс шүү. Яг нэг хүнээс хараад байдлаар нүрдэт юм уу бат байхгүй бол дагаад авбуурч болохгүй шүү дээ. Тийм учраас өөрөө бие даацах хэрэгтэй шүү. Айлмар бэлдэх хэрэгтэй. Сэтгэл зүгээ бие авч явах байдлаасаа энэ дээр нэг хэлмээр санагдчихлаа. Одоо жишээлбэл лидер болчоод тэгээд яах вэ гэхээр та баг манлайлаад лидер болсон төрөөсөө гоншгож болохгүй. Гоншгоноор өстөө нөгөө тусдаа спонсортой хувь чаалгаар нэрлэж гоншгох. Өөрөө лидер олчоод массын групп чатан дээрээ хүүе тим дууссан юм уу? Хүүе ингэсэн юм уу гэдэг хүмүүс байдаг. Үе өөрөө тэгээд гоншгоноо дээрээ баг гоншгож. Тэгээд өөрөө шалтгаан тоочдгоо. Өөрөө гоншгондгоо. Өөрөө одоо юмд хүлээцтэй, төвчээртэй, алсын хараатай байж гэмээр баг яг тийм байдаг. Та ямар баг, та ямар л баг чи яг тийм байдаг байхгүй. Ер нь тийм. Ер нь ингэдэг штэ. Зарим хүмүүс ч гэсэн хэлдэг. Та сүлжээний бизнест анх орохдоо хэр их удаан буулгаж орж ирсэн бэ? Хүнээр те. Тэгж орж ирсэн бол баг чи яг тэгж орж ирдэг хуйлтай байдаг. Маш богино хугацаанд өөртөө би чадна гэдээ орж ирсэн бол баг чинь яг тэгж үсэх бас нэг гэхдээ энэ бичгдэг хууль та. Зүг амар бичгдэг. Нөө энэ нөө давтамж гэдэг чинь өөр тэр таны амнаас юу гарч ийн тэрийгээр та хураа. Түгээр тойруулна. Гоншгоноо дэвэл яг л тийм баг бий болно. Зовлон яриад байвал яг л тийм юм хүрээлээ. Гэхдээ бид нар зовлон яриул эргээд гараад яриул төгжлөгээ төмөн зовлон байна. Ажил дээр үл би дараатай загнуулах асуудал байна. Үгүй ингэж яриул юм байна шүү дээ. Гэхдээ тэр болгоныг эерэг болгож ханддаг. Би өглөөний бас лайв дээр хэлжсэн. Нүдний шиг гоё нүдний шиг зүүхээр нөгөө тэгэр бичиж ингээд цэвэр харагдаад нөгөө улаан байвал улаан ягаан харагддаг юм. Тэгэхээр та яаж нүдний шиглэрээ хармаар ертөнцийг хармаар бага яаж төсөөлж чинь яг тэр нүдний тохиргоор нүдний шиглэрээ харах хэрэгтэй. Тэгжээж амжилтанд хүрнэ гэдгийг одоо санаа байна. За асуулт байгаа гэсэн нь. Асуулт байна манай нэрх юм. Одоо бид хоёр бол мэдээгүй бас удаан хугацаанд хоёулаа яриа гэх бүр ингэ яриад. Тэгээ яриад. Гэхдээ энэ дээр бол хэдүүлээ гоё ингэ бас нэг нэгээс сонсъё. Эндээс бид тэр ярианаас бас ингэ авах гэх ухаанаар ханднаас тань ингэ шингээж тэр алмазыг түүчих юм байвал түүгээрээ. За асуух юм байна манайхаас. Одоо баг дээр одоо юу гэдэг ториглоод яг аргаа авах байгаа зүйл байна. Одоо энэ мундаг гидээс асууя л та. Асуух зүйл байна манайхан. Бүгд сая бид хоёр 100% ойлгоч юу?
угаасаа хүндсэн байгаа. Ер нь яриаггүй юм баг байх. Бид нар ч хайлаад ингэж явчихлаа шүү дээ. Тэгээ энд бол одоо бас ингэж анхудаага хийж байгаа бас нүүрсэд лидерийг оруулаад дараагийн удаад нь бол ингэж гоё ингэж ийм байдлаар чөлөөт ярьслаа. Одоо магадгүй сая ширээ төрсэн лидерүүд маань, хөр лидерүүд маань лидерүүд ч би одоо бас оруулах гэж бодож байгаа юм дээр. Мундаг лидерүүд байгаа шүү дээ. Галт цогц гялцж байгаа лидер. Бүр тэр хүрлийг боцохоор дайны лидер байгаа шүү. Би харж байдаг. Тэгэхээр заавал хүрл гэж энд одоо бол юу гэвэл манай компани ч өөрөө тийм халаал стандарттай компани. Яг ингээд юу гэдэг ингээд цолыг илүү ингээд үнэлэхээсээ илүү ер нь нэг гишүүн шинэ орж иж байгаа гишүүн өнөөдрийн одоо хүрл лидер Нүрзэл Батбаяр хоёр нэг хийнэ тавьж үздэг. Нэг ийм компани өөрөө тийм зарчимтай. А бусад одоо сүлжээнүүдийг та нар харуул цолоороо эргэлдээд ялгараа тэ ингээ яваад нэг тал байдаг шүү дээ. Тэгвэл манайд бол ийм байдгүй. А яг хөө ихтэй бид нар нэг ийм хуультай мэдээж яг ингээд мөнгөн лидер, хүрл лидер гэдэг юм уу директор гэдэг хүмүүс ч бас биднийг бодвол хайцсангуу өөр төвшөнд хөдөлмөрлөжээ гэдэг утгаас яг хүндлэх зүйл бол байх ёстой, суралцах зүйл байх ёстой гэж бодож. Бasta тэр хүн бол биднээс нөө бурхан боддоо буугаад ирсэн шиг бол харж болохгүй. Бидэртэй адилхан хүн, бид нар ч гэсэн юм учраас суралцах зүйлээ аваад явах хаа. За нүцэд лидерч одоо асуугаагүй зүйл юу байна? Юу ч үлдээгүй шүү дээ. Үлдээгүй ээ. Үлдээгүй шүү. За одоо энэ бас нэг зүйлийг би танаас асууя. За танай багаас ч одоо ингээд миний харж байгаа 3-4 лидер, хүрл лидер төрлөө. За энэ 3-4 хүрл лидер төрөө явж байна. За энэ одоо хүрл лидерүүд төрж байгаа одоо юу гэдэг ингээд суур хөрс би одоо хүмүүсгээ асуух гэж та нар энэ дээр хариулах чинь маш олон үзэж байгаа учраас амар бодож одоо та бол мэдээж өөрийнхөө төрөлөө хаваацгаа. Тэгэхээр энэ гээд 3-4 хүрл лидер таны та өөрөө хүрл өөрөө ч багаас хүрлэл төрж эхэлж байна. За тэгвэл энэ одоо суур үндэс энэ амжилтын шалтгаан мөглөөрг энэ юу яг юу вэ? Та юу гэж харж байна? Ерөөсөө яг баг дотор яг өөрийгөө ингээ хувилна гэсэн үг байхгүй. Копи. Одоо миний багийн одоо хүрлүүд миний багийн төлөв яг миний хувилбар одоо миний дэлгэрэлцэл лидер гэж байна. Яг миний канадсан холбоор. Игчээ би одоо таны үг болгон өсөг болгон бүх юм чинь би яг доор анх битээр яг ингээд танилцж байхдаа яг тэржсэн. Яг л тэр зарчмаар явж байгаа. Асуудал байвал дэгийг орой өдшүүн орой битээр хамаагүй ярина. Хэдэн цагаар ч хамаагүй чихээ арт хоёлоо ярьдаг. Сүүлдээ энэ маань ингээд хөргөн би одоо багын томраад битээр ч одоо ярилцах зав болчих юм. Тэгж байгаагүй одоо л нэг зав гарч ийн гэж чи одоо танд яг боломж байна. Ингээд яадаг тэр ерөөсөө яг өөрийнхөө төлхөөр хамтрагч нартай яг гэр бүлийн гишүүн шиг өөрийнхөө хайрын дунд л оруулах. Одоо миний гэж ингээд би гэж бодож өдөр ингэдэр ч одоо осолдохгүй гэр гэртээ хайж нэг орондоо тус-тусдаа нэг өөр гэртээ орж унтрах юм босод цуг босод би битэр яг цуг байгаа. Одоо их ч маань удахгүй бас хүрэл болно. Тийм. Зөв. Ингээд яг л ингээд нэг цол хийжээж амжилтна. Одоо оюунага миний найз хүрлээд болсон. Нэргүүгээд манай дэгийн спонсор. За тийм шүү. За битэр чинь бас ингээд хэдэн цаг хамаагүй чихээ арт ярина. Заавал ярьсаар ярихгүй шүү дээ. Амьдралаа ярина. Энерги нэгтгэдэг байгаа байхгүй. Цул болоод байгаа байхгүй. Одоо чи ихтэй хоёр тишээ харчаад байвал битэр энерги нэгдэхгүй дээ. Яриа нийлэхгүй шүү дээ. Би ийшээ харчаад байвал битэр яриа. Тэгэхээр яг өөдөөдөөс хараад яг ингээ энерги солилцоонд яг нэгдмэл зорилготой яг л одоо энэ сүмбэр уус шиг байлгаж иж амжилт юу хийж байгаа бий болдог байна. За тэгэхээр энэ яриан дундаас тав хүн бас өнөөдрийн туршлага солилцох уулзалт одоо сургал гэж хэлж байгаа чөлөөт ярилцлагаас нэлээдгүй олон зүйлүүдийг сонсож мэдсэн баг. Тэгээд одоо Нүрзэл лидерийн маань ярианаас дахин гарсан нэг асуудал тав хүн сонсоод ойлгож авсан бол багийнхаа хүнийг одоо бас өөрийнхөө биеийн цол нэг хэсэг болох хэрэгтэй. Ойлгож мэдрэх хэрэгтэй. Зөвхөн Исакар тэр бүлийг төсөлж болохгүй байна. Амьдралдаа ямар амьдрал вэ? Яаж юунд тулгамдж जैन, юун дээр стрессж जैन, юун дээр бухимдж जैन гэдэг нь үгэх нэ. Гэхдээ ороод нөгөө ихэр нөхрийн хайцаг зааж өгч байгаа юм шиг. Тэрийг нь бол ихтэй зааг байх хэрэгтэй шүү дээ, тийм. Гэхдээ та өөрөө энэ хүн нэг ийм байдаг да. Би энэ хүнд ингэж урам зориг өгье. Энэ хүнд мэдээлэл сэтэл өгье гэвэл яг энэ рүү чиглүүл энэ маань илүү ойлгож авандаа гэдэг баримжаа сухна шүү. Спонсорын мэдрэмж өгч байгаа. Тэгэхээр нөгөө хамгийн гол нь би яриа үүсгэж дотно гэдэг чинь амьдрал хов баз гээгүү тийм. Тэр хүн энэ хүн яг амьдрал хандлага ямар юм? Яг ямар хүн юм бэ гэдгийг мэдгээд байгаа байхгүй. Тэгсэн тохиолдолд тэр хүнтэйг ойлголцох амархан. За тэгэхээр ийм байх нь байна. Тэгвэл юм бол амжилт ирэх юм байна. За тэгээд сая би тийм самбар дээр зурсан төлөвлөгөө ингэж байх юм байна. За тэгээд ер нь бол бүхэл зүйлээсээ бол би тэр бас хамаач юм ярьчих шиг боллоо гэж байна. За энэ лайв дээр асуух хүмүүс байна уу харъя. Цаг үеэ болсон маш хэрэгтэй мэдээлэл өгч байна л. За баярлалаа. Одоо тэгээд гол нь та нартаа л өгөх гээд байгаа шүү дээ. Би тэр мундаг гэж өөрсдөө рекламдаг байгаа шүү. Гол нь 5 хүн туршлага. За 12 сард 2 хүн байсан. Одоо хүн нэмэхээр оноо хадгалагдах уу?
хадгалагдана. Сар хоёр өдөр байсан. За тэгэхээр одоо бол өөрөө Одоо чинь 3 сар гарсан. Оноо хадгалах. шинээр хүн нэмүүл хийх шиг байна. Шинээр Шинээр хүн нэмэх гэж. Хоёр хүнээс одоо хүн нэмэхээр оноо хадгалахгүйгээр хадгалагдаад таах байна. Шинэ орсон хүний маань шинэ орсон хүний та оноо хадгалах. Тий 12 сарын ч оноо бол 1 сартаа устсан байх нь шүү. А одоо шинээр хүн оруулах юм бол дараагийн одоо чи 3 сар 4 сар хадгалагдана шүү. Тий хадгалагдах нь шүү. Тэгэхээр энэ бол хадгалагдана. За тэгээд маркетингийн сургалтуудаа манайх одоо өдөр тутмын авч байгаа шүү дээ. Энэ клубын ч одоо оффлайнтэй сургалтуудыг манай бид энэ клуб бас их үр дүнтэй гэж би хараад байна. Тэгээ би энд одоо мэдээдгүй хугацаагаар гэсэн 4 сарыг бас зарцуулсан байна. Эргээд Хувь Батбаяр баг руугаа ажилласан бол бас арай өөр үр дүнд хүрэх байх гэж би харлаа. Гэхдээ яг хуу бид бүхэн юм л байгаа юм да. Би ингэж байгаа шүү дээ. Зөвхөн Батбаяр гоё явах таа биш. Зөвхөн Нүрзэд гоё явах таа биш. Нийтээрээ гоё ингээд гоё. Тэ? Монголчуудынхаа орлого 8 ололт амжилт. Тэр энэ цол карьер хийдэг байх гоё. Тэгэхээр энэ одоо үндэс санаа бол энэ клуб дээрээ байгаа санаа байсан. Тэр рүү төдөл бид бүхэн бас энэ лидерүүд маань сэтгэлээ чилээж явсан. Тэгээ одоо ер нь бол өнөөдөр бас клуб одоо цаг ид болж энэ клубд орлоо шүү дээ. Би чи бас нөгөө нэг багт одоо сургалттай. Одоо та сургалт тийм. За тийм ээ тийм. За би бол маш богино сургалт тийм. Хөрхий. За миний цаг тавьж. За өнөөдөр бол ярилцлагын нүгээр өндөрлөе. Асуух зүйл байна манайхан. Маш гоё сургалт боллоо гэж ах шиг байна. Чөлөөт ярилцлага байгаа. Тэгээ энийг бол 14 хоногт нэг удаа хийн. Нэг зүйл хэлмээр санагдав. Хэлээ. Одоо өөр ам дэвд уушгаа нэгээд байгаа шүү дээ. Бид нар ингэдэж шүү дээ. Альва нэг юмд одоо нөгөө өглөг гэж байдаг шүү. Өглөг заавал нэг эд материалаар хязгаарлахгүй. Хамгийн дээд өглөг бол юу юм гэхээр мэддэг чаддаг юм аа. Бусдад чин сэтгэлээсээ тайлбарж өгөх. бүр ингээд нөгөө цаанаасаа адреналин ялгаруулж бүр ингээд чин зүрхнээсээ бусдад хуваалцчих гэн энэ бол асар өглөг юм лээ. Тэгэхээр мэддэг чаддаг хүнд харамгүй хэлж байгаарай. Төвдөр тааралдаад хүн танаас юм асуувал тий чаатад хүн асуувал яахад ингэж нэг миний баг шиг бити бүр хараарай. Өөрөж гоё өвтэй байгаарай. Миний багийнхан бол бүгдээрээ тийм манай дэлгэр цэцэг манай ихч одоо манай сог бүгдээрээ ингэж айгүй хөрхөж чатан дундаад ингэж уралдаал юмаа ингэж мэдээлэл хуваалцаад байдаг. Ингэж байж таны ажил амьдрал өөдөд ишээ байна л гэж байна. Тийм зөв. Би гэсэн багийнхаа лидерүүд хэлдэг. За одоо манай өдрөөсөө би таныг бодоод байгаа. Яг энэ клубын тэргүүн болсноор та өдрөөс ингэж сургалтыг бүр ингэ чин зүрхнээсээ хийж өгдөг. Таны сургалт нь маш олон хүмүүс суух дуртай. Тийм үстэй байна. Тэгэхээр ер нь хүний сэтгэлээсээ хэлж гин үү зүгээр цаанаас нуугаад нэг дуртай дургуур хэлж гин гэдэг чинь өнгө альснаас харагддаг. Тэгэхээр танд бас маш их баярлаж авдаг шүү. Баярлалаа. Одоо хоёул ч нэг одоо хурамчлуулъя. Баярлалаа. Би одоо өнөөдөр яагаад ингэж нөө чөлөөт ярьсан анхны удаа яагаад Нүрзэд лидерийг сонгоо гэхээр би Нүрзэд лидерийг баг руугаа их тулж ажилтдаг лидер байх гэж би зөв миний өнгөрц байдлаа би дүгнж хэлсэн. За өнөөдөр бид тэр нэлээд сайн буу харлаа шүү дээ. Уушгаа эргүүлээд угаагаад буцаалаад гэдэг шиг юм боллоо. Тэгэхээр ер нь бол бас миний төсөөлсөн харсан үнцэг бол зүг байж. За та бүхэн гэхдээ энэ туршлагыг бас хуваалцаасаа сураасаа. Миний спонсор биш, миний баг биш битээ хад. Би ч гэсэн таны багийн хүн биш байж болно. Гэхдээ бид Монголын нэг гэсэн. Тэгэхээр нэг нэгээс ололт амжилтаа кэрлдэг, шэрлдэг энэ одоо юм руугаа цааш явуул илүү амжилттай. Нэгнээс ирж хүч авах хэрэгтэй. Зөвхөн миний спонсор юм байх хэрэгтэй гэж хараад байж болох. Тийм ээ. Хүчээ битгийг тарандуулаарай. Тийм. Тэгээд зориод ирсэн хүмүүсээ яг сарын шижир авталтал нь тийм. Юу аа. Одоо энэ гээд өнөөдөр улсад маань магадгүй өнөөдөр лидерч байгаа. Дөнгөж ороод одоо харгаа болоогүй ингээд гаццсан хүмүүс байж байгаа. Тэгсээр дотор ч ингээд гал малзаад би чадчмаар чадах гаргаач юм шиг. Одоо манай ч гэсэн ганц нэг тийм хүмүүс байдаг. Тэгээ юу гэж хэлэх гээд тэгэхээр энэ одоо лайвыг үзээрэй. Энэ одоо хүмүүсийн сургалтанд орж сонсоорой. Би ерөөсөө хүмүүст хэлдэг шүү дээ. Бага өсгөх гэж бол сургалтанд хүмүүсээ сайхан амруулдаг байх хэрэгтэй. Өөрөө бас суралцдаг байх хэрэгтэй. Тэгжээж багсан. Тэгэхээр дотроо бодоол яваад байвал хизээч өсөхгүй. Тийм л юм одоо хатуу хуйлтай. Тийм биз? Тэгээд энд нэг зүйл одоо юу вэ? та яг юм зүрхний цохилт шиг тийм. Ийм яваад байвал таны амжилт яг одоо нэг өдөр нэг сар амжилттай, нэг сар амжилттай ийм л байна. Та яах юм? Тогтвол өөрийнхөө сэтгэл зүг мөнхийн би амжилттай байлгаанд яг юм тогтсон яг өөрийгөө л олох хэрэгтэй гэсэн. Өдөр болгоо өөртөө талархаа. Хоёрхан амжилт гэсэн яг өөртөө оршоо. Тэгж сэтгэл зүг тогтвортой байх. Энд хүн асуултаар тийш авч асуултаад энд хүн бүтэхгүй байна гэх нэрээ бүтэхгүй байна гэх энд болоо болно гэх. Унаад хана шүү. Ингэж яваад байвал амжилт айгүй ингээд одоо юутай юм шүү, саарч ирэн шүү. Тэгэхээр ерөөсөө сэтгэл зүгээ ч гэсэн маш тогтвортой байгаараа байна. Тэгжээж бүх юм тогтвортой байна. Бүтээгдэхүүний талаас нь За бүтээгдэхүүний талаар энэ дараа нь заяа лидер ярих баг. Миний хувьд бол одоо бидний ярилцлага маань одоо ингэ өндөрлөе гэж бодож байна. За тэгээ ер нь бол саяны хэлж байгаа санаа зөв шүү. Одоо нэг өдөр зэрсахыг алаад өгнө гэж
маршрутаа бүтэхгүй мэн дөө гэдэг яваа. Тэгээд уучлаарай ханаа шигтэй манайхаа. Тийм учраас ер нь ямар ч одоо асуудал бэрхшээл тулгарсан ч гэсэн яг л нэг жанжин шугамтай яг л тэрнийхээ төлөө өдөр болгон үйлдэл хийдэг тийм ээ итгэл үнэмшилтэй тийм ээ зоригтой тууштай байх хэрэгтэй тэр чинь амжилт нь өнөөдөр тийхгүйгээр нэг өдөр ингээд яваад Тэгэхээр зоногсон ч дандуумаа шиг яг л ингээд байж байгаа. нуухгүй байна шүү ингээд яаж яах нь шүү Би байтаа чи сүлжээ гэж юу гэдэг ингээд харин тийм ээ өгшөөс мань сүлжээ гэж яхад одоо цааз байдаг гэсэн. Батөр найт гуугаад байсан юм. Гуугаад байсан гэдэг одоо тэгэл хэцүү байна шүү дээ тийм. За тийм байна. За асуулт байхгүй бол ингээд өнөөдрийн лайв одоо туршлага солилцох уулзалтаа лайв тайп битээ ойлгоод уулзалтаа ингээд ерөнхийдөө өндөрлөе гэж бодож байна. Тэгээд урилгыг минь хүлээж авсан. Анхны маань одоо юм ярилцлагад орсон эрхэм Ирса компани хөр лидер, Platinum Leaders клубын удирдах зөвлөлийн гишүүн төмөр чөлрийн үрдэд эрхэм одоо лидертэй амжилтыг хүсье. За баг командд нь Ирсагийн оргилыг хүсье. Ирсагийн директоруудын бүсийн захирал дээд түвшний директор болох болтугай гэж өрөөе. Баярлалаа. Маш их баярлалаа. За ингээд контент маань дуусч байна. Бас хажуугаар иргэн тойрны нэг харуулчих тийм. Ийм мундаг лидер байна тийм. Зорж ирсэн эрхэм лидерүүдэд маш их баярлалаа. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай.